татварыг нэмснээс хойш хуурамч тамхи багассан гэдэг ийм судалгаа гарсан байна. Тэгээ бид бас энэ татврын тооцооллыг хийхдээ нэлээд улс төртэй хандаж одоо хичээсэн. Энэ дээр манай мэргэжлийн баг, сангийн яам, гайл, эрүүл мэндийн байгууллагын одоо татврын бодлогынхан, эрүүл мэндийнхэн маань гэд хамтдаа суусан. Энэ бол өөрөө татврыг мэдээж улс төртэй байхад бол Монгол улсын иргэдийн хүн амын орлого, худалдаа авах чадвар, хэрэглээний одоо үнийн индексийн өсөлт, инфляц гэд олон зүйлийг бид тооцож энэ зохицуултыг хийсэн. Тэгээ энэ зохицуултаа өөрөө одоо тамхин дээр манай Монголд бол талхнаас хямдхан тамхитай болоод байгаа. Үүнийг ямар үнэтэй болохыг манай ажлын дид хэсгээс бас нарийн тооцоол хийсэн хүмүүс маань танилцуулаасаа гэж бодож байна. Ер нь манай Монгол улсын хувьд бол өмнө нь 2012 онд Эрдэнэ чимэг гишүүн маань энэ хуулийг ахлаад онцгой албан татвар нь доллараар илэрхийлэгддэг байсан юм билээ. Тухайн үед бол нэг хайрцаг янжуур тамхинд 1700-аас 1800 төгрөгтэй тэнцэх онцгой албан татвар оногддог байсан. Тэгтэл одоо бол нэг 830 хэдхэн төгрөг байгаа. Тэгээ бид нар бол энийг мэдээж огцом нэмчихгүй жил болгон үе шаттайгаар нэмнэ. Энэ үе шаттай нэмжээж бид нар одоо олон улсын сайн туршлагын дагуу тамхиталтай бууруулна. Үе шаттай нэмж энэ 14% бууруулна гэдэг зорилтын маань гол тооцоол нь яг л энэ хүн амын амжиргаа бүх тооцоол эдийн засгийн судалгаан дээрээ бол үндэслэн байгаамаа. Тэгэхээр энэ бол төсөв бүрдүүлэх гэж байгаа зорилго биш. Энийг эргээд хүүхэд залуучуудаа бас зориулна гэдэг энэ зорилтыг бол За ажлын хэсгээс нэмж хариулъя. Ажлын хэсгийн 4-р микрофон. Сайн байна уу? Эдийн засгч баасан ч байна. За татвар нэмэгдэхтэй холбоотойгоор энэ хууль бус худалдаа дэлгэрэх үү гэдэг энэ асуултанд хоёр талаас нь хариулах хэрэгтэй байна. Нэгдүгürt энэ хуулийн нэг гайл хуулийн хяналтын байгууллагууд маань хэр одоо ажиллаад зөв зохистой явуулж чадах вэ? Нөгөө талд иргэд маань яг энэ одоо хууль бус тамхи үн нэмэгдэхтэй холбоотойгоор хууль бус тамхиг хэр их хүсэх вэ? Одоо хэр их нөгөө авах сэтэл нэмэгдэх вэ гэдэг талаас нь тайлбарлах хэрэгтэй байна. За энд хариулахад бол нэг хамгийн чухал судалгаа бол энэ сая гишүүн дурдлаа. Энэ 2017 онд бол манай Монгол улсад бол гайлын татварыг 5-аас 30%, за 2018 оны 1 сараас онцгой татварыг 10% нэмэгдүүлсэн байна. За энэ үед юу болж исэн тухталаар эдгээр судлаачид маань судалсан байгаа. Яасан бэ гэхээр Улаанбаатар хот болон хил орчмын аймагуд, за тэгээд томоохон аймагуд дээр хэрэгэлсэн тамхи энэ ажлын хэсгийнхээ энэ иргэд олон нийтэд нэг зөв мэдээлэл өгнө шүү. 4-р микрофон. Хэрэгэлсэн тамхины татврын акцийг шалгасан байна. За энэ дээр бол татвар нэмэгдэхээс өмнө бол нийтдээ хууль бус тамхины хэмжээ бол 13% байсан бол татвар нэмэгдсэний дараа энэ тоо багасч 6.3 буюу 2.5 дахин буурсан байна. Өөрөөр хэлбэл хууль хэрэгжүүлэх байгууллагын ажиллагаа бол энэ нөлөөж татвар нэмэгдснээр хууль бус худалдаа бол газар аваагүй гэдгийг нотолж байгаа. За мөн түүнчлэн иргэдийн худалдаа авах чадвар талаас нь тайлбарлах ёстой. Иргэдийн худалдаа авах чадвар тухайн үед 17 онд бол ямар байсан бэ гэхээр дундаж голч цалин байна 700 сая төгрөг байсан. За энэ үед голч цалин 700 сая байхад дундаж тамхины үн одоо янжуур тамхины үн нэмэгдээд тухайн одоо тамхины блок буюу одоо 200 ширхэгтэй тамхины одоо эзлэх үн нь бол 6% байсан бол одоо манай улсад энэ тоо бол 1.5% болчиход байгаа. За Сүхбаатарын Эрдэнэ бол гишүүн тодруулна. Энэ уг нь би айгу тодорхой юмнууд асуугаад байгаа байхгүй юу? Яа тэгэхээр ийм тодорхой мэдээллүүдийг иргэдэд өгж иж эн чинь ойлголт зөв явах гэдэг юм. Нийгмийн дэмжлэгийг ч гэсэн авах гэдэг юм. Одоо би бол шулуухан хэлэхэд бол гайлд эргэлзэж байгаа. Гайлтай холбоотой маш олон гомдол хүнийрхийн дэд хорон дээр ирдэг. Бусад улсын гайл одоо маш айгүй нарийн тооцоолоод ингээд явуулдаг. Манай улсад ороод ирэхээр гайл нь үзэмжээр асуудал хандаад тэр одоо кантинераас авж байгаа юмаа үзэмжээр хандаад байдаг гэж. Өөрөөр хэлбэл би бол ямар нэгэн байдлаар энд бол далд эдийн засгийг гааруулж нөгөө сухой закон гэж хуурай хууль гэж одоо Америкт 1930-аад оны үед болж исэн архив хорчингууд маш хэмжээний одоо хурамч бүтээгдэхүүн илүү хортой бүтээгдэхүүн өөр аргаар орж ирдэг шиг юм болох үедээ энэ дээр эрх зүйн хувьд ямар
судалгаа хамгаалт байгаа юм бэ гэж би асууад байгаа байхгүй юу? Энэ дээр нь тодорхой хариулт надад хэрэгтэй байгаа. Энэ надад биш. За манай Сүхбаатарын Эрдэнэт гишүүн бол өөрөө хууль санаачлагч. Тэгээд 78 гишүүн энэ хуулийг санаачилсан шүү. Тэгэхээр өнөөдрийн энэ мэтгэлцээ бол 78 гишүүн одоо үлдсэн гишүүдийн асуултанд хариулна. Ер нь зарчмын тэр шүү. Тэрнээс биш та нар тэр хуулиа санаачилчаад энд орж ирээд ингээ би биенээсээ асуугаад байж болохгүй. Тэм бидтэй ажлын хэсгийгаа 78 гишүүн санаачилсан гэж итгээд энэ ажлын хэсгийнхэн та бүхэнтэй ажилласан шүү дээ өнгөрсөн хугацаанд. Ер нь манай хууль санаачлагч нар өөрсдөө одоо дотроо сайн ярилцаарай л гэж байгаа. За ажлын хэсгээс хариулъя. Эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. 4-р микрофон. Хэн бэ? За Од Сүрэнгийн номын гишүү. За энэ бол мэдээж одоо энэ асуудлыг шийдэх ёстой гэсэн 78 гишүүний үзэл санаан дээр нэгдэж өргөн баригдсан байгаа. Тэгээ Эрдэнэт гишүүний яг тодорхой асуултанд бол бид нар энэ хуурамч тамхинаас сэргийлэх тамхины хяналтын эргэлтийн одоо хянах мэдээллийн сантай болно. Одоо энэ амжилттайгаар архин бүтээгдэхүүн дээр хэрэгжээд явж байгаа. Дахин давтагдчихгүй одоо онцгой албан татврын акцтай болсноор хаана үйлдвэрлэсэн, хэн оруулж ирсэн, хаана зарж байгаа гэдэг мэдээллийн сантай болно. Үүгээрээ бид нар хуурамч тамхинаас сэргийлэх том одоо эрх зүйн юм хөшүүрэг гарч байгаа. Мэдээж бид нар хэрэгжилтэн дээрээ харах ёстой. Гэхдээ бид нар энийг тооцоо судалгаатай харах ёстой. Эдийн засгийн хувьд бидний өрхийн орлого болон түүнд эзлэх тамхины нөлөөгөөр бид нар хамгийн бага улсуудын нэг. Энэ инглигээд хуурамч тамхи одоо хөрш орнууд байна манайхаас янжуур тамхины хувьд 3-аас 4 дахин өндөр үнэтэй. Хямдхан байх тусам ерөөсө контрабандын асуудал байхгүй. Манай одоогийн зах зээлч гэсэн хуурамч тамхины асуудал байхгүй байна гэдэг тооцоо судалгаа нь бол гарсан байгаа гэдгийг давтаж хэлье. За аюуши хариун заяа гişүү асуулт суuna. За хуулийг бол дэмжиж байгаа өргөн барьсан гишүүдийн нэг. Ийм учраас улсын их хурлын дарга учрлын одоо хэлсэн анхааруулгад нийцүүлж яагаад дэмжиж байгаа болон иргэдэд одоо яг тодорхой мэдээллийг хүргээч гэж одоо хүсгээр байна. Тэр нь юу юм бэ гэхлээр яг тамхины үн хэдэн төгрөг болох гээд байгаа юм бэ гэдэг яг тодорхой хэлээд өгөөч гэдгийг л хүсэж байгаа. За одоо бол янжуур тамхи жишээлбэл нэг хайрцаг нь дунджаар 3850 төгрөг байна гэд. Тэгээ одоо бол онцгой албаны татвар бол нэг 5-аас 20% байгаад байгаа шүү дээ. Тэгээ энийг 30% болгоно гэж байгаа. Тэгэхээр 3 жилийн дараа энэ 3850 гэдэг одоо мөнгөнд дүн хэдэн төгрөг болох гээд байгаа юм бэ? 30 мянган төгрөг болох гээд байгаа мó 20 мянган төгрөг болох гээд байгаа мó хэдэн төгрөг болох юм бэ гэдгийг яг тодорхой үнийн дүнгээр нь хариулаад өгөөч гэдгийг л хүсэж байгаа. Тэгвэл энэ дээр чинь суурлаад тамхины хайрцаг тамхины үн 30 мянган төгрөг болох гинэ. Янжуур тамхины лобби явж гин гинэ гэсэн ийм одоо харлуулах ажиллагаа яваад байна шүү дээ. За цахилгаан тамхины хувьд бол адилхан хортой. Энэ нэг одоо янжуур тамхи хортой нөгөөх нь баг хортой юм шиг юм ярих гээд байгаа. Үгүй шүү дээ. Адилхан хортой. Тэгээ адилхан хортойг нь мэдж жаад одоо мэдхгүй байгаа мó мэдээд байгаа мó ямар ч байсан нөгөө янжуур тамхиг утаад тамхиг тамхи татах цэгтэл татдаг. Гэтэл нөгөө цахилгаан тамхиг нөгөө одоо вейпиг бол хаа дуртай газараа татаад байгаа байхгүй юу. Тэгээ наад чинь муухай үнэргүй хувцсанд чинь шингэхгүй чамд ямар ч хоргүй гэд. Гэтэл үгүй штэ тэр чин агаар туслаар дамжаад жижигхэн химийн элементүүд дам тамхиталтыг бас үүсгэж байгаа. Адилхан хортой. Энэ ердөөсөө аль нь одоо баг хортой вэ гэдэг асуудал огтос биш. Ийм учраас аль алийн тамхин бүтээгдэхүүн гэдгийг бол хүлээн зөвшөөрч аль альнаас нь гайлын онцгой албан татвар авах ёстой. Ингэж байж сая бид нар одоо энэ үнэн дээр ч нөлөөлнө. За эргээд одоо тамхиталтын эсрэг авах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ. За мөн түүнчлэн засгийн газрын тусгай сангаас одоо зарцуулах тэр онцгой албан татварын дүнгийн эргүүлээд хүүхдүүдтэй зарцуулах энэ боломжийг нь бол одоо бүрдүүлнэ. Ийм учраас яг үүн дээр тодорхой одоо үнийн дүнгээр хариулж өгөхийг хүсэж байна. 21 наснаас доош одоо хүнд ямар ч төрлийн архи тамхиг борлуулж болохгүй шүү дээ. Тэгээ үүнийг мэдсээр нь байж худалдаачид өнөөдөр юу гэдэг вэ гэхээр цахилгаан тамхи, вейп болоод одоо энэ электрон тамхинууд бол хуулийн зохицуулалт байхгүй учраас хуулийн аваад ир.
Тэр хүртэл зохицуулдаггүй байгаа учраас би хиндэ борлуулах уу яах вэ гэдэг нь бол баг миний дур гээд суугаад одоо борлуулж байгаа байхгүй. Ингэж болохгүй шүү дээ. Тэгээ ууг нь бол тодорхой аймгийн засаг дарга нар, тодорхой одоо дүүргийн засаг дарга нар, тодорхой хүмүүс энэ хүүхдүүдэд аюул учруулж байгаа учраас зохицуулахыг оролдож байгаа нь сайн хэрэг. Та нарт бас талархлаа дэвшүүлэх ёстой, төрүүлээд хөдөлж байна. Бид нар бол дэндүү хойрог дэндүү удаан байгаа байхгүй. Ийм учраас энэ хуулийг бол хэдүүлээ бас зөв ойлголттой байгаад зөвөр одоо бас дэмжиж батлах нь бол гарцаагүй одоо шаардлагатай байна. Ийм учраас одоо гишүүдийгээ бас дэмжиж өгөөсөө гэж хүсэж байна. Нийгэмд одоо хортой буруу мэдээллийг бүү одоо түгээгээч. Тамхи бол тамхи адилхан хортой, адилхан одоо татвар авах ёстой гэдгийг бол онцгойлж одоо хэлмээр байна. Тэгээд ажлын хэсгээс яг хэдэн төгрөг болох гэдэг юм бэ гэдгийг тодорхой хариулж өгье гэсэн. За ажлын хэсэг хариулъя. Энэ удаа тамхи яг хэдэн төгрөгөөр зарагч эхлэх гээд байгаа юм бэ? Нийгэм зөв мэдээлэл өгөөч гэдэг асуулт асууж ш тодорхой. За ажлын хэсэг 4-р микрофон. За сангийн яамны татрын бодлогын газрын ахлах мэргэжилтийн анх хоёр байна. За ариун зээг шинэ асуулт хариулъя. За жижиглэнгийн тамхины дундаж үнийн өсөлт бол 2026 онд 12-оос 17% орчмоор нэмэгдэхээр за 2027 онд 30-аас 40%, за 2028 онд 20-оос 30, 2029 онд 15-аас 22%-аар, 2030 онд харин 15-аас 18%-аар нэмэгдэхээр ийм тооцоол гаргасан байгаа. За яг хэд байсан тамхи, хэдэн төгрөгийн үнэтэй байсан тамхи, хэдэн төгрөг болох вэ гэдэг ийм бас тооцооллыг хийж гүйцэтгэсэн байгаа. За үүнээс үзэхэд бол 2025 оны байдлаар импортын янжуур тамхины дундаж үн 3742 төгрөг байгаа бол 2026 онд 4366 төгрөг болж нэмэгдэхээр байгаа. Тэгэхээр энэ тооцооллыг хийхдээ нэлээд олон индексүүд, нэлээд олон үзүүлэлтүүдийг бас үндэслэж энэ тооцоол хийсэн байгаа. Жишээ нь борлуулагч, одоо үйлдвэрлэгч, борлуулагч, тамхи импортлагч гэх зэрэг энэ оролцогч талуудын холбогдох тооцоо судалгаа, тооцоо тоонууд дээр үндэслэж энэ тооцоолыг хийж гүйцэтгэсэн байгаа. За 2027 онд 4366 байсан тамхи, янжуур тамхи маань 7082 төгрөг болохын тооцоол байна. 28 онд 9815 төгрөг, за 29 онд 12567 төгрөг, 2030 онд харин 15339 төгрөг болно гэсэн. Ийм тооцоол байна. За тодруулах уу ариун зээг шүү. За ариун зээг шүү тодруулна. За гишүүдийг бол манай Монгол улсыг олон улстай бас харьцуулж үзэхийг хүсэж байгаа. Та нар хааж очисон бэ? Ямар дүнгээр тамхи авдаг вүлээ? Ер нь тамхи худалдан авахд бол бас ямар хүндрэлтэй байдаг вүлээ гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Тэгээ зүгээр одоо насанд хүрсэн хүмүүсийн асуудал огтос биш. Энд бол бас дахиад өсвөр насны хүүхдүүдийг хэрхэн яаж хамгаалах вэ? Өсвөр насны хүүхдүүдийг энэхүү аюулаас хэрхэн яаж одоо автуулахгүй байх вэ гэдэг дээр л хамгийн одоо гол хуулийн зорилго байгаамаа гэдгийг дахин давтаж хэлье. Баярлалаа. За бүх чөлөөний бүрүүд орж гişүү. Асууна. За ил эрдэнэчимэг гишүүн 2012 онд батлуулаад 2013 оны 3 сарын 1-ээс хэрэгжсэн тамхины хяналтын тухай хуулиар тамхи татах зөвшөөрсөн цэгийг тодорхойлж өгсөн. Баар цэнгэний газар тамхи худалдаалахыг хориглож өгсөн. Дээрээс нь үе шаттайгаар тамхины татварыг нэмэгдүүлэх энэ одоо асуудлыг шийдэж өгсөн. Үүний үр дүнд хамгийн их одоо баярсан хүмүүс бол айлын эзэгтэй нар, эмэгтэйчүүд юм аа. Ягаад гэвэл тэр их одоо нэгширсэн тамхины үнэртэй хувцсыг цэвэрлэхээс эхсүүлээд одоо ажил их гардаг. Дээрээс нь одоо гэр оронд нь зардал мардал гэж маш их юм гардаг байсныг шийдэж өгсөн. Тэгээ энэ дээр бас нэг асуудлыг шийдвэрлсэн нь бол ерөнхий боловсролын сургуулиас болон дотор байрнаас 500 метрт дотогч тамхи худалдахгүй гэдэг ийм заалт. Тэгээ мэдээж энэ заалт бол өнөөдөр бол тодорхой хэмжээгээр үр дүнд хүргэсэн. Гэвч өнөөдөр одоо нөхцөл байдал бас энэ одоо заалтыг бас тодорхой хэмжээгээр харж үзэхээс өөр аргагүй болчиход байна. Улаанбаатар хотын барилгацсан хэсэг болон сумын төвдөр энэ бол хэрэгжихгүй.
Жишээ нь энэ хуулийг хэрэгжих явцад нэг сумын даргаыг нөгөө юуны сургуулийн дотор байрнаас нь хэмжээд болохгүй дотор нь сургуулийн байрнаас нь хэмжиж жагаад 500 метрийн дотор оронгуут нь хуулиар далаалгаж жагаад ажлаас нь чөлөөлөөд бараг шоронд явуулчих яв. Тийм л юм гарсан шүү дээ. Тэгэхээр сум болгонд энэ ийм нөхцөл байдалтай байгаа. Тэгээ бүх одоо тамхи бүгдээрээ далд хэлбэрт орсон. Тэгээ энийг нь одоо хэрэгжүүлэх ажил бол одоо нэг тийм үр дүнтэй болохгүй байгаа. Тэгээ учир нь гишүүн энэ 25 онд ерөнхий сайдад тавьсан асуулгад цагдаагийн ерөнхий газрын одоо дүгнэлт дээрээс нь одоо парламентын тамхины хяналтын тухай хуулийн зарим зүйл заалтын хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайлангаар одоо энэ хэрэгжиж байгаа мó хэрэгжихгүй мó гэдэг ийм одоо асуулга тавьж ирсэн байл. Энэ бол ерөөсөө олон одоо байгууллагуудаар энэ огт хэрэгжихгүй байгаа нь одоо тодорхой болоод байгаа. Тэгэхээр ер нь энэ тамхи худалдаалах энэ 500 метрийн асуудал далд хэлбэрт орсноос болоод өнөөдөр буцаагаад нөгөө 21 нас хүрээгүй хүүхдэд тамхи худалдахгүй гэдэг тэр дүрм журм чи ерөөсөө хууль чинь хэрэгжихгүй болчиход байгаа. Далд хэлбэрт орж байгаа учраас шууд ерөөсөө ямар ч одоо хяналт тавихгүйгээр 21 насыг шалгахгүйгээр одоо шууд одоо тамхи худалдаад яваад ийм боломжтой болсон. Тэгээ энийг нь манай цагдаагийнх нь амьдрал нийцээгүй хууль учраас цагдаагийнх маш бага торгуул тавьдаг, маш бага зөрчлийн хэрэг энэ ард түмэндээ бас нэг жоохон ээлтэй хандаад ийм одоо зүйл хийдэг. Тэгээ энэ тал дээр бас цагдаагийн байгууллага ямар асуудал байгаа юм тэрэн дээр нь тодорхой 5 минутын дээр нь хариулаад өгчөөр. Тэгэх юм бол илүү үр дүнтэй байх гэж бодож байна. Тэгэхээр ер нь бол одоо энэ асуудлыг шийдвэрлэх өнөөдөр технологийн боломжууд маш их бий болцсон. Ийм Монголиогоор дамжуулаад иргэдийн одоо жишээ нь утсан дээр байгаа иргэний үнэлэхээр нь шууд одоо уншуулад 21 наснаас дээш бол шууд одоо тамхиа борлуулад явах ийм боломжтой. 21-аас доош бол ерөөсөө борлуулахгүй. Дээрээс нь хуулийн дэвтэрдэргүй 21-ээс доош борлуулахгүй гэдээ ингээд заацсан байж байгаа тэр 500 м байна уу 150 м байна уу ерөөсөө ялгаагүй байхгүй. Тэгээ ийм одоо асуудал гарч ичэн. Тэгэхээр энэ Эрдэнэчимэг гишүүн бас тухайн үед зөв хууль гаргаж ирсэн байх. Гэхдээ өнөөдрийн энэ одоо амьдралын нөхцөл байдал дээр бол энэ хууль бүрэн хэрэгжихгүй байна. Энэ өнөөдрийг хүртэл энэ хууль одоо цагдаагийн байгууллага дээрч тэр хууль За энэ тамхины хяналтын хуулиар энэ чинь 2000 бараг 18-9 онд л асуулга тавиа энэ орон зайнаас хамааруулаад тамхины хяналтын хуулийн дээр чинь нэмэлт өөрчлөлт оруулъя гэдэг. Энэ сургуулиуд чинь хоорондоо ойрхон. Тэгээ сургуулийн орон зайнаас ойрхон одоо нөгөө тамхи зарахыг хориглолцсон юм амьдралд хэрэгжгүй заалт байна гэд асуулга тавьж ирсэн. Тэгээ будсан дарга хариулмаар байна. Тэгээ энэ хууль батлагдаад танаа одоо цагдаагийн байгууллага энэ хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллаж чадах уу? Одоо бид нар энэ нийгмийн тахал болчиход байгаа захин мөрөөдөд тоглоомыг хориглох хуулийг парламент баталсан. За одоо тэгээд захин мөрөөдөд тоглоомын үйл ажиллагааг хоригложод байхад нөгөө бүх төрлийн VPN ашиглаад тоглоулдаг. Олон айл үрийг амьдралыг аваад явчлаа шүү дээ. Тэгээд одоо хэрэгжүүлэх гэхээр яг хүн хүч болж олцоод тун тааруу байна л гэдэг ийм тайлбар өгдөг. Гэхдээ мэдээж ахис дэвшил гарч байгаа бид статистик авсан. Тэгэхээр энэ хууль батлагдлаа гэд одоо цагдаагийн байгууллага хуулийг хэрэгжүүлэхэд чадах уу гэдэг дээрээ л яг үннээ л хэлэх хэрэгтэй. Та бүхэн хамрыг ирээ пүрэд орж шинэ асуултанд хариулъя. Би цагдаагийн ерхий газрын урьдчилан зэрэглэлийн хаалганы хүүхдийн эсрэг гэмт хэрэгслээс урьдчилан зэрэглэл хэлцээний дарга цагдаагийн дэдрүүндээ будсан байна. За тамхины хяналтын хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цагдаагийн байгууллага зөрчлийн тухай хууль зааснаар харьяалан шалгах зөрчлийн хүрээнд тамхины хуулийн одоо 6 дугаар зүйл худалдах үйлчлэгтэй холбоотой энэ харьяалын зөрчлийг цагдаагийн байгууллага хянан шалгах үйлчилгээг явуулдаг. За үүний хүрээнд жилд бол цагдаагийн байгууллага 300-аас 500 орчим зөрчлийг илрүүлнэ. Иргэн аж ахуйн нэгж байгууллагад торгуулийн шийтгэл оногдуулах хэлбэрээр тусгай сүрлийг хүчингүй болгох саналыг ингэж илрүүлэн ажилладаг ийм зүйл байдаг.
За 500 метртэй холбоотойгоор хянах шалгалт явуулахад одоо 500 метрийн радиуст орсон дэлгүүр байгууллага одоо энэ хууль ёсны бичвэрт ирэх олгодоогүй байхад одоо хууль ёсоор лангуунд ороосоо худалдаалдаг бас юм зөрчлүүд бас илэрч шалгагддаг. За үүнийг бас цагдаагийн байгууллага илрүүлээд ингээд шалгадаг байж байгаа. За ажиллах хүн хүчний хувьд болохоор яг цагдаагийн байгууллага төв орон нутаг нийслэлийн хэмжээнд 4000 орчим цагдаагийн албаагч одоо сум дүүрэг баг хороон дээр бас үйл ажиллагаа явуулж одоо цагдаагийн байгууллагын хууль заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Нөгөө талаараа аж ахуй нэгж байгууллага ямар нэгэн байдлаар татвар төлөхгүй хууль бусаар худалдаалдагдаж ийм зөрчил бас илэрч байгааг энэ одоо нийт зөрчлийн бас 50 орчим хувийг яг одоо энэ 500 метртэй холбоотой зөрчил гарч шалгаж байгаа ийм зүйл байгаа. Таньсарч туслаа. За бүрэг дор жишүүн тодруулъя. Номин жимэг гишүүн нэмж тайлбарыг. Номин жимэг гишүүн. За бүрэг дорж гишүүнд баярлалаа. Бас хувь санаачлагчдын маань нэг болж дэмжиж ажиллаж байгаад маш их талархал илэрхийлье. Хүүхэд өсвөр үе энэ хуулийн маань гол зорилт бол хүүхэд өсвөр үеийнхний хаал одоо тамхиталтыг бууруулах. Ингэж бид нар нөгөө тамхины одоо үеэ багасгах те нийт иргэдийнхаа тамхиталтыг бууруулах хамгийн үр дүнтэй угаасаа сегмент бол хүүхэд өсвөр үе. Тэгэхээр энэ хуулийн яг Эрдэнэчимэг гишүүн 2012 онд энэ хуулийг бас ахалж явж байхдаа яг л энэ зорилгоор сургууль орчин буюу хүүхдүүд их байдаг газар тамхины хүртээмжийг багасгах зорилгоор л энийг оруулсан юм байлээ. Тэгээ энэ ч утгаараа бас манай хуулийн хувьд бол ялангуяа одоо өсөн нэмэгдэж байгаа энэ тамхиталтын үе одоо ихсэж байгаа үед бол энэ дээр бол онцгой анхаарах ёстой гэдэг байр суурьтайгаа. Тэгээ яг энэ дээр бол тэр электрон тамхи гэдэг бүтээгдэхүүн одоо тамхи гэж үзэгддэггүй болохоор 500 м хамаагүй сургуулийн бараг үүдэнд зарагдж байгаа. Энэ хуулийг харин баталснаар энэ электрон тамхинд ороод байгаа хүүхдүүдийн маань тэр хүртээмж бас багассан тийм энэ хуулийн зохицуулт. За энэ 500 м-ээр бараг хөндөө ороод ирэх байсан юм да. Тэр хэрэгждэггүй нэг заалттай. Будсан бас үнэн хэлэх хэрэгтэй. Тэгэхээр бүрэг дор жишүүн та бас хууль санаачлагч шүү дээ. За бүрэг дор жишүүн. Тэгэхээр ер нь бол яг энэ хууль 2013 оны 3 сарын 1-ээс хойш хэрэгжснээс хойш энэ 500 м-ийн асуудал хэрэгжснээс хойш хэдэн зуун сургууль, өргөтгөл, хэдэн зуун дотор барьсан Монголын төр. Тийм учраас яг энэ 500 м дотор нөгөө иргэн аж ахуй нэгж дэлгүүрээ ажилуулад явж байхад нь тэрний дараа тэр үйл хөдлөх хөрөнгөө барьсны дараагаар нөгөө дотор барь ойртоод ирж. Юу нь ойртоод ирж. Сургууль нь ойртоод ирж. Тэгэхээр өнөөдрийг хүртэл ерөөсө худалдан авах болгондоо тэр дэлгүүр хууль зөрчиж гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ дөнгөж 300-аас 500 одоо зөрчлийн хэрэг нээж яах гэдэг чинь ерөөсө амьдрал дээр хэрэгжихгүй байна гэсэн үг. Тийм учраас одоо энэ 500 м-ийг бол нэг 150 м болгож хоос бас огт одоо хязгаар. Тэгээ за энэ бүрэг дор жишүүн хууль санаачлагч байгаад байдаг. За асуултанд хууль санаачлагчийг төлөөж л одоо самбог шүү хариулна. За сая бол Будзаан дарга бол маш тодорхой хэлж байна л да. Ингээд 2012 онд хууль батлагдсанаас хойш жил болгон 300-аас 500 зөрчил. 10 хэдэн жил болгон 300-аас 500 зөрчил гэдэг чинь хууль хэрэгжихгүй гэсэн үг. Жил болгон 300-аас 500 газраач л торгуул бичээл байж идэг л гэсэн үг л. Тэгэхээр энэ бол одоо анх бүр батлагдсан цагаас хойш шүүмжлэлт дагуулж байгаа энэ 500 м-тэй холбоотой. Ер нь бол нэг 500 м, 50 м түн тамхи татдгийг хараад эсвэл тамхины дэлгүүр лангуун дээр тамхи байхыг хараад хүний сэтэл төрөөд тэгээд тамхи татдаг гэдэг бол зүгээр бидний өөрсдийн эцэг эхчүүдийн томчуудын төсөөлөл. Эрүүл гэр бүлээс эрүүл хүүхэд төрнө. Одоо жишээлбэл юу гэдэг тамхи хараа сэтэл төрдөг бол Монголын бүх хүүхэд тамхи татж байгаа. Тамхи татдаггүй хүүхдүүд асар олон байгаа. Тэгэхээр бид нар энэ хууль тогтоогчид бид нар өөрсдөө
төсөөллөөрөө өөрсдийнхөө хүснээр биш бас сайн судалгаатай жоохон гүн агуулгатай бас асуудалд хандах хэрэгтэй. Саяны Будзаан даргын асуудал дээр нэмж тайлбар. За хууль санаачлагч нар асуулт асуухыг улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар хориглосон байгаа шүү. 78 гишүүн бол асуулт асуухгүй. Үлдсэн гишүүд асуулт 78 гишүүнээс асууж болох юм л хуультай. Дээрэс нь чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37-гийн 1, 37-гийн 2, 37-гийн 3-т заасан буюу энэ хэлц хэсгийг дэмжсээр дараа ажлын хэсэг байгуулнаа. Энэ үед ажлын хэсэгт хууль санаачлагч орохгүй. Энэ бол хууль шүү. Тэгэхээр 78 гишүүний хэн ч энэ хуулийг ахлахгүй ажлын хэсэгт орохгүй. Үлдсэн гишүүд хэн нэг нь ахлана, ажлын хэсэгт орно, ингээд олон нийтийн хилцүүлгийг хийгээд хуулийг батлах ийм л хуультай. Тэгэхгүй одоо хэдүүлээ эн чинь нэг хуулийн төсөл санаачилсан гэд гарын үсгээ зурчаад үүнийг одоо би мэдээгүй зурцсан юма гэдэг ийм үйлдэлүүд бол өнгөрсөн хугацаанд ажиглагдаж харагдчихсэн шүү. 78 гишүүн хуулиа санаачилсан бол 78-уулаа коноптоод 78-уулаа хатуу итгэл үнэмшилтэй байгаад хуулиа баталцгаа. Хэрвээ итгэл үнэмшлэрээ энд зурсан бол тэрээс биш энд орж ирж нийгмийг ингээд төөрөгдүүлээд байх юм хэрэггүй шүү. За ингээд одон туяг шүү. За анх удаа бас ийм олон гишүүн хууль санаачилж байгаа юм байна. Тэгэхээр үзэл баримтлалын хувьд бол дэмжиж байна. Харин яаралтай хилцэн гэдэг дээр бол дэмжихгүй байгаа. Энэ хуулийг маш нухацтай хилцэх шаардлагатай. Зарим хуулийг бид нар 1 жил, 2 жил ингээл алдаагүй л болох хэвээр энэ хууль. За нэг зүйлийг бас их хурлын гишүүдтэй хандж хэлмээр байна. Ажлын хэсгийн ахлагч болон гишүүдийг ямар нэгэн лоббид ордоггүй компани одоо ашиг сонирхолгүй хүмүүсээр сонгох ёстой шүү. Намжим гишүүнэ. Эндээс маш их алдаа гардаг. Тэгэл чичирж байгаа л орчдөг. Ороод нөгөө компанийнхаа имийг л яриад идэг. Өнгөрсөн парламентод хуурамч шатхууны тухай хууль орж ирэхэд Тэмүүлэн Пөрөвдөрж гишүүн бид гурав эсэргүүцээ дийлээг өмштэй. Одоо улсаараа энэ хохирлыг амсаж байна. Ерөөсө гишүүд бүгд лоббинд автцсан. Тэгэхээр энэ их хурлын гишүүдэд их учир байдаг шүү гэдэг хэлмээр байна. За хоёр дахь асуудал бол энэ өнгөрсөн парламентд би энэ чихэр ихтэй ундаанд бас онцгой татвар ногдуулах хуулийг батлуулж исэн. Бас амаргүй л байсан. Гэхдээ энэ бол татвар цуглуулах биш, эрүүл мэндийн хууль байсан. За энэ бол батлагдсан. Ингээд ямар нэг алдаа гаргахгүй тулд 26 онд бүх журам нөлөөллийн ажлуудыг хийгээд энэ хууль хэрэгжихээр ингэж жоохон тавьж өгсөн байгаа. Тэгэхээр энэ бэлтгэл ажлыг бол бас хангах шаардлагатай байдаг. Нэг хууль гаргацдаг, журам дүрм нь байдгүй ингээд л бахан гацаадаг. За энэ 3.5 сая хүнээс яг тамхи татж байгаа хүмүүсээ асаад эндээс бага насны хүүхдүүдийг бас онцолж аваад ингээд нөлөөллийн ажлыг маш сайн хийх ёстой маа. Энэ бол тамхины татварын тухай хууль биш шүү. Тамхины хяналтын тухай хууль. Тэгэхээр яаж хяналтаа тавих вэ гэдэг дээр одоо ямар үг үсэг орсон юм бэ гэдгийг тодорхой асуумаар байна. Энэ Эрдэнэчимэг гишүүний хуулийн нэг чухал заалт юу байсан бэ гэхээр зөвхөн татварын хууль биш байсан. Яг тэр татдаг хүмүүс, татдаггүй хүмүүсийн эрх ашгийг бүгдийг нь одоо хангаж тийм үү, энийг бас ухаалгаар зохицуулсандаа энэ хуулийн гол одоо амин сүнс нь байгаа штэ. Тамхины өрөөтэй болсон тэрнээс бүгдийг нь одоо хориод ингээд яасан зүйл байхгүй. Тэгэхээр хяналтаа яаж тавих юм бэ? Одоо Батбаяр гишүүний би ярилцлагыг бас үзлээ санал нийлж байна. Тэр юу вэ гэхээр юм автомат машин байлж болдгоо юм уу? Хурууны хэгээр ингээд энэ нь тэр ийм Монголиада бүртгэгдээд одоо хит их донтоод байгаа хүмүүст одоо бас нөлөөллийн ажил хийдэг. Энэ гар утсан дээр мэдээлэл ирдэг штэ. Одоо та хитрхийх одоо гар утас орлож гин гэдэг ч юм уу. Тэрэн шиг ийм одоо энийг хитгэн хүндээ хитгэн залуучуудтай юм нөлөөллийн ажлыг одоо хийх ийм зүйлүүд орсон уу гэдгийг л асуумаар байна. За тэгээд энэ сүүлийн 2 жил бас энэ онцгой татвар ер нь юунд зарцуулсан юм бэ гэдгийг би бас байнгын хорон дээр тусгайлан сонсё гэж бодож байна. За нэг чухал зүйл асуумаар байна. Энэ бол энэ хууль дээр ангиллыг нь буруу хэрэгэлсэн зүйл байна. Жишээлбэл дэлхийн гайлын байгууллагын ангиллалд нийцүүлэх зайлшгүй шаардлагатай ийм зүйлийг одоо ангиллыг буруу хэрэгэлсэн зүйл байна. Тийм учраас энэ асуудлыг одоо хэрхэн анхаарч үзсэн юм бэ гэдгийг асууя. За ер нь бол
энэ Америкийн нэгдсэн улсын хүнс эмийн агентлаг дээр гарсан бүтээгдэхүүний одоо судалгаагаар бол уламжлалт шатаадаг тамхитай харьцуулахад үлэмж бага хорт бод загуулж байна гэсэн дүгнэлт гарсан байна гэж байна. Тэгэхээр хүмүүсийн болгоомжл юу вэ гэхээр энэ тамхины чинь татварыг хит их нэмчихээр хүмүүс буцаад нөгөө янжуур тамхи руугаа орчихгүй биш юм уу? Янжуур тамхи руу чинь одоо компани лобби гэж тэрийг л хэлээд ах шиг байна л та. Тэгэхээр энэ үнийн одоо зүйлээ та нэг бас тайлбарлаж өгнө гэж хүсэж байна. За од сүрэнгийн номин чимэг шүү хариулна. За Одонтуяа гишүүнд баярлалаа. Бас энэ 12 онд энэ сайн дэвшил авчирсан хуульд бас анхаарч энэ үед баталж байсан энэ өөрчлөлт шинжилгээг бас авчирсан хүмүүсийн нэг байгаа. За гишүүний асуусан тодорхой асуултанд хариулъя гэж бодож байна. Ер нь бол хууль зөвхөн гаргаад байт юм уу те үр дүн дангаараа хуулиар бол мэдээж гарахгүй. Яг таны хэлж байгаа шиг нөлөөллийн ажил, компанид ажлыг бол маш сайн хийх ёстой юм билээ. Бид нар тамхины хяналтын суурь конвенцэд 2005 онд нэгдэж орсон. Түүнээс хойш нэг 4 жил тутамдаа энэ суурь конвенцийн хэрэгжилттэй холбоотой энэ газраас биднэрт зөвлөмжүүдийг хүргэдэг. Тэгээ энэ дээр хоёр юм дээр Монгол улс маш сайн анхаараач, маш муу байна гэдэг зөвлөмжийг хамгийн сүүлд 2024 онд өгсөн. Тэрний нэг нь болохоор ерөөсөө та бүхэн соён гэгэрүүлэх ажлаа орхигдуулсан байна. Хэвэл олон нийтийн хэрэгслээр тамхины хор хөнөөлтөй холбоотой контент гарахгүй байна. Соён гэгэрлийн ажил алдагдсан байна. Хоёрдугаарт нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор татврын бодлогоо ерөөсөө хэрэгжүүлж чадахгүй байна. Маш бага татвартай байна. Үүнийг хийгээч л гэдэг хоёр зөвлөмжийг энэ газраас ч Дэлхийн банкнаас ч за улсын хурлч гэсэн 2023 онд тогтоол гаргаж бол энийг бол уг нь чиглэл болгосон байгаа. Тэгэхээр бид нар энэ хуультай дагаж орж ирж байгаа дагаж мөрдөх журмын тухай хуулиндаа тодорхой байгууллагуудад эрүүл мэндийн байгууллагуудад боловсролын байгууллага цагдаагийн байгууллагуудад энэ компанид ажил соён гэгэрүүлэх ажил дээр онцгой анхаар. За мөн төрийн байгууллагуудын чиг үүргийг бол маш наривчилж оруулсан байгаа. Ялангуяа боловсролын байгууллага бол ерөнхий боловсролын сургууль дээр эрүүл мэндийн боловсролын хичээлийг оруулъя. Эндээ энэ хорт зуршлын талаар ойлгуулж хүүхдүүдээ эхнээс нь соён гэгэрүүлэх ажлаар энэ хорт зуршлаас сэргийлэх ажлыг хийя гэдэг асуудлыг бол оруулсан байгаа. За хяналтын тухай мэдээж бидний хамгийн одоо анхаарах асуудал байгаа. Хяналтыг өмнө нь бол 2012 онд одоо мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэж байсан. За мөн 13 онд засгийн газраас тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа үйлчилгээнд хяналт тавих журам гэж байгаа. Энийг одоо хэрэгжүүлж явдаг. Тэгээ бид нар энэ дээр хяналт дээр одоо хамгийн анхаарах ёстой юмны нэг бол ерөөсөө түрүүний хэлсэн тэр далд худалдааг байхгүй тулаа хуулиа хэрэгжүүлэх асуудал дээр хүн хүч гаргаж харах ёстой. Дээр нь ерөн зохион байгуулалтын асуудлыг бид нар ялангуяа энэ эм хүнс тамхи гэх мэт хүний эрүүл мэндэд шууд нөлөөтэй бүтээгдэхүүнүүд дээр яаж харах ёстой бэ гэдгийг бол дахиж нэг харах ёстой гэж харж байгаа. Энэ дээр бас Лүндэг гишүүн санаачлаад хууль улсын хурлд бас өргөн барьсан байгаа. За ашийн эсхийн гишүүдийг зөв байгуулах тал дээр би тантай 100% санал нэг байна. Үнэхээр энэ асуудлыг одоо үр хүүхдүүдийнхаа төлөө энэ асуудлыг цэгцлэх ёстой гэдэг дээр л манай 78 гишүүн нэгдсэн гэж бодож байгаа. Энэ бол номин чимгийн асуудал биш. Энэ нийгмийн шаардлага дээр 78 гишүүн нэгдсэн. За ингээд энэ асуудлыг оруулаад хилцүүлээд одоо боловсруулад явхад олон талын нөлөөлөл орох гэж их оролддсон байлээ. Би одоо бас үннээ л хэлье. Тэгээ энэ сая улс төрийн нөхцөл байдлаас болоод хууль маань нэлээд бас хойшлогдлоо. Гэтэ бид нар Нямбай, Чамбай бас энийг хилцээд саналуулыг. За номин чимэг шүү. Нэмэлт 1 минут. Тусгаад авах ёстой гэдэг дээр бол санал нэг байна. Тэгээд таны сая дурдсан Батбаяр гишүүн маань манай ажлын хэсэгт бас анханасаа байсан. Гэтэ үзэл санааны хувьд бол энэ хоёр асуудлыг бас оруулахгүй бол нэгдэхгүй гэдэг байр сууриа илэрхийлээд бас ирсэн гишүүн байгаа. Тэрний нэг нь энэ автомат машины асуудал. Тэгээд автомат машины асуудлыг би Батбаяр гишүүнээс асуусан л да. Яг үнэхээр хүүхэд залуучуудын тамхиталд буурахад нөлөөлд юм уу? Тооцоо судалгаанууд байна уу гэхээр чи ажлын хэсгийн ахлагчийн хувьд энийг өөрөө судлаа гэсэн. За би судалсан. Манай ажлын дэд хэсэгт байгаа мэргэжлийн хүмүүс ч гэсэн судалсан. Олон улсын судалгаа байна. Японд ч байна, Гватемалч байна, тэр өмнөд Африкт ч байна. Нэг бол үр дүнгүй, нэг бол ингэж өөр хүний цахим хаягаар ч гэдэм үү те. Энийг далд одоо байдлаар дамжуулагч дундын одоо тийм бизнесийн цэцэглэх юм хор нөлөө гардгаа. Үр дүнгүй байдаг шүү гэдэг олон судалгаа байна. Тэгээ энэ асуудлыг ер нь зөвхөн Батбаяр гишүүн ч яриаггүй. Энэ одоо хууль дээр ажиллаж байхад 2-3 улс төрч, улс төрд нөлөө бүхий этгээдүүд. За номин чимэг гишүүн.
Энэ бол одоогор бол манай хуулинд хориотой байгаа асуудал юм. Бүр автомат машинаар худалдагыг хориглоно гэдэг одоогийн тамхины хяналтын тухай хууль дээр Эрдэнэчим гишүүний ажилласан хууль дээр бол байдаг заалт. Тэгээ энийг хөндөд оруулаад өгөөч гэдэг одоо янз бүрийн асуудал тавьсан. Энийг оруулахгүй гэсэн. Энэ бол өөрөө хүртээмжийг сайжруулна. 24 цагийн турш намайг аваач гэж шилэн хоргонд байж байна. Хүүхдийн энэ авчихгүй гэдэг дээр хяналт нь бол үнэхээр үр дүнтэй байдаггүй гэдэг олон улсын судалгаа байна. Тэгээ би бол энийг үгүй гэсэн. Энийг үгүй гэснийхаа төлөө ерөнхийдөө бол бас энэ янз бүрийн төрлийн лобби чин гэдэг юм уу харлуулт гүтгэлгүүд явж байгаа гэж бодож байгаа. Тэгээ энийг бол зарчмын байр суурийн хувьд бол оруулж болохгүй заалт юм аа л гэсэн байр суурьтай байгаа. За гайвлын байгууллагатай холбоотой тэр кодын асуудал дээр манай гайлын байгууллагаас бас наривчилсан мэдээлэл өгье. Мэргэжлийн байгууллага энэ дээр оролцоод гайлын кодчлалын асуудал дээр бол дагаж орж ирж байгаа хуулиуд дээр оруулсан байгаа. За ажлын хэсгээс нэмж хариулах уу? За 3 дугаар микрофон. Байна уу? За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За Одон Туяа гишүүний асуултанд хариулъя. За Монгол улс Дэлхийн гайлын байгууллагад бол 1993 онд нисэж орсон. Үүнтэй зэрэгцээд бол бараг тодорхойлох кодлох Уялдаа улсын олон улсын конвенцэд бол нэгдэж орсон. За энэ конвенцийн хүрээнд дэлхий дээр одоо худалдаалагдж байгаа бүх бараа энэ английн кодын дагуу кодлогдож гайлын байгууллагад одоо мэдээлэл бүртгэлээр орж гадаад худалдааны статистик мэдээ гаргаж байгаа. За тамхин бүтээгдэхүүний хувьд бол энэ 24-р бүлэгт бол ангилагддаг. За 2000 энэ одоо конвенцэд бол 4-5 жил тутамд нэмэлт өөрчлөлт ордог. Тэгэхээр одоогийн бидний мөрдөж байгаа конвенцийн одоо 7 дахь нэмэлт өөрчлөлтөөр бол тамхин бүтээгдэхүүн дээр нэлээд том өөрчлөлт задаргаа оруулж өгсөн. Үүний нэг нь асаахгүйгээр сорж татах зориулттай тамхины ангиллыг бол нэмж оруулж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл уламжлалт тамхинаас галаар асаадаг. За ажлын хэсэг 3 дугаар микрофон. За ажлын хэсгээс нэмж хариулъя. 3 дугаар микрофон. Байна уу? Асаахгүйгээр сорж татах зориулттай бидний өнөөдөр хэрэглээд байгаа одоо нэлээд брэнд тодорхойсон IQOS гэдэг тамхины английн кодыг бол Дэлхийн гайлын байгууллагаас бол оруулж өгсөн. Энэ дээр нь Монголын гайлын байгууллага үндэсний задаргаа хийж өгөөд за цахилгаанаар халаах хэрэгслээр татах зориулттай английн кодыг бол яг тэр 24041110 гэдэг код дээр нь бид нар бас тавьж өгсөн байна. За мөн энэ тамхин дотор бол энэ цахилгаан хэрэгслээр өөрөө янжуур тамхитай адилтгах яг тамхины ургамлаар хийсэн нэгтрүүлсэн ийм жижиг одоо хэмжээтэй тамхи орж авдаг. Тэгэхээр энэ өөрөө бол тамхин бүтээгдэхүүн янжууртай адилтгах тамхин бүтээгдэхүүн гэж английн кодоор явж байгаа. Тийм болохоор бид одоо ямар нэгэн Дэлхийн гайлын байгууллагын конвенцэд бол зөрчсөн ийм код бол байхгүй. За ажлын хэсэг нэмэлт минут өгье. 3 дугаар микрофон. Тамхины хяналтын тухай хуульд бол Монгол улсын тамхины хяналтын хууль зохицуулагдаагүй шин төрлийн тамхин бүтээгдэхүүний ангиллыг бид нар оруулж өгсөн. За үүнд бол мэдээж электрон тамхи байгаа. Та бүхэн ард түмэн бол сэтгэл төөрөгдлөөд байна. Энийг электрон бараа байна гэж үзээд асуудал тавиад одоо бас одоо нэлээдгүй сошиалор явж байгаа. Энийг бас энэ засвар бас танилцуулъя гэж бодож байна. За энэ электрон тамхи бол өөрөө цахилгаанаас цэнэг авч ажилдаг тамхин бүтээгдэхүүн. Энэ дотроо никотинтай болон никотингүй гэж бас 2 янз байгаа. Тэгэхээр түрүүн хэлсэн Дэлхийн гайлын байгууллагаас гаргасан битгүүсийн конвенц олон улсын конвенц дээр энэ цахилгаанаар ажиллаж хэрэглэдгийг нь бол цахилгаан бараа гэж үзээд за нэг удаагийн хэрэглээтэй буюу одоо 800 удаагийн соролттой 2000 удаагийн соролттой цэнэг авч одоо ашигладаг нэг удаагийнхыг нь болохоор тамхин бүтээгдэхүүн гэж ангилсан. За ингээд тамхины хяналтын За энэ тамхины хяналтыг хэрэгжүүлэх байгууллага нь юу юм бэ? Хэн одоо энэ тамхины хяналтыг хэрэгжүүлэх юм бэ гэдэг байна. Тамхины хяналтын энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөн дээр эрүүл мэндийн асуудал эрхэлж байгаа төрийн захиргааны төв байгууллага, боловсролын асуудал эрхэлж байгаа төрийн захиргааны төв байгууллага, хууль зүйн асуудал эрхэлж байгаа төрийн захиргааны төв байгууллагын чиг үүргийг хуульчилсан. Гэхдээ тамхины хяналтыг хэрэгжүүлэх төрийн байгууллагын чиг үүрэг гэдэг нэг
дөрвөн залт байга. Тэрийг яг ямар байгууллагыг хилээд байгаа гэдгийг бол бас бид нэр ойлгуулах хэрэгтэй юм шүү. Энэ засгийн газар ч гэсэн бас энэ талаараа сайн мэдээлэлтэй байж явахгүй цаашаа нөгөө хяналт хэрэгжүүлэхэд хэн хэрэгжүүлэх нь бас тодорхойгүй болно. Тэгэхээр одон төвийн гишүүн бол энэ хяналт хэрэгжүүлэх байгууллагыг хяналтаа яаж авч явах вэ гэж асуугаад байна шүү дээ. За болдын уян гишүүн хууль санаачлагч хариулах уу асуух уу? За энэ хуулийг бол дэмжиж гарын үсэг, хуулийн төслийг бол дэмжиж гарын үсэг зурсан. Тэгээ шалтгаанаа хэлээд бас тодруулаад нэг мэдээллийг гишүүдэд нийгэмд бас хүргээсэй гэсэн үднээс асуулт асууя. Тэгэхээр түрүүн бас Лодоосон багшийн хэллэлд нөгөө эрүүл гэр бүлээс эрүүл хүүхэд нийгэмд бэлтгэгдэж гарнаа гэд. Тэгээ яг одоо өөр өсвөр насны хүүхэдтэй яг тэр өсвөр насныхны тэр хийж байгаа дадал зуршлалт нь нэлээд тийм соргог ханддаг хүний хувьд гэр бүлээсээ нэг хүмүүжил аваад бас найз нөхдөс аваад байна. Тэгээ зөвөр ингээд дам сонсоод ингээд харж байхад болохоор одоо энэ электрон тамхиг сурагчид ингээд гуйлж гэж ярьдаг те. Мөнгөө нийлүүлээд 5-6-аар авд юм байна. Тэгээ тэрийг ингээд хувааж татаад байдаг. Тэгээ одоо яг энэ тамхины энэ хуулийн дээр ч гэсэндээ бичсэн байгаагаар бол электрон тамхи хэрэглэдэг өсвөр насны хүүхдийн дунд судалгаа ингүүд сэтгэл готрал байна. Анхаарал нь төвлөрөхгүй байна. Ой тогтоолт нь муудаад байна. Өөрийгөө хянаж чадахгүй байна гэдэг байхгүй. Тэр өсвөр насныханд энэ мэдээллийг л тэр түрүүний Номын Чимээ гишүүний хэлснээр соён гэгэрүүлэх ажлыг л илүү хийж өгөх ёстой юм шиг байна. Тэгээ өнөөдөр очиод хэллээ. Маргааш тэр муу дадал зуршил нь солигдчихно гэсэн үг бол биш баг. Нэг тийм үе шаттай ажил хийгдэх ёстой. Тэгээ зөвөр одоо ингээд гишүүдийнхээ асууж байгаа асуулт, хариулж байгаа хариултуудыг сонсох нэ. Одоо яав ингээд татвар нэмэгдчихээр мэдээж электрон тамхины үн өсчихнэ. Тэнгүүд 5-6 сурагчид одоо нийлээд нэг электрон тамхиг авдаг байсан бол 10 сурагч нийлээл авч байгаа. Тэгэхээр энэ дадал зуршил гэ биений үе тэнгийнхэн хоорондоо нөлөөлж байгаа энэ байдалд нь яаж одоо интервенц хийх ёстой юм бол энэ дээр нь үе шаттай арга хэмжээг за улсын хурал дээрээс бол хуулийн хэрэгжилтийг нь хянана. Засгийн газар болохоор яг бодоо газар дээр нь бүх асуудлуудыг нь зохион байгуулах бах. Тэгэхээр одоо дагаад эсвэл тийм үүрэгжүүлсэн улсын хурлын тогтоол орох ёстой юу? Өөр бас нэг юм мэдээлэл байгаа байхгүй юу? Тамхинаас шалтгаалсан нас баралт жил 4300 байна гэд. Зөвхөн одоо жижиг донд нэг сумыг одоо Монгол улсад байгаа сумын жишээгээр авах юм бол 2 сумын одоо 2000 хүнтэй сум дундаж үзэх юм бол 2 сумын хүн амт ирчихтэл нэг жилд тамхинаас үүдэлтээр нас орж ийна гэсэн үг. Тэгэхээр хинчтэй хүүхдтэй бид нар бүгдээрээ л үр хүүхдийнхээ ирээдүйд ийм зүйлийг хүсэхгүй байгаа учраас энэ хуулийг бол дэмжиж зурсан байгаа гэдгийг хэлмээр байна. Тэгээ түрүүн бас гайлынхан тэгээ цагдаагийнхан төлөөлөл ажлын хэсэгт орсон хүмүүс хариулж авах байдлыг ингээ харахаар ажиллаа хийгээд байна. Болоод байна. Тэр гайлын кодуудыг нь хийгээд байна л гэдэг. Тэгсэн мөртлөө энэ зөвшөөрөлгүй тамхины далд худалдаа тамхины хяналтын тухай хуулийн зөрчлийн 83.3%-ийг эзэлж байна гэд. Тэгээд бүх гишүүдийн ширээн дээр ирсэн тамхигүй маргаашийн төлөө төрийн бус байгууллагын энэ дүгнэлтэн дээр бол бичээд ирсэн байгаа байхгүй юу? Тэгээд эднэрийн энэ төрийн бус байгууллагын хэлж байгаа нь далд худалдаа нь илүү гаарчин штэ. Одоо татвар нь их болцсон юм чинь ингээ тэгээд аа. Тэгэхээр одоо яг энэ судалгаагаар 83.3% нь тамхины хяналтын тухай хуулийн зөрчил нь зөвшөөрөлгүй далд худалдаа гэдэг бол ерөөсөө хууль хэрэгжиж чадаагүй. Тэгэхээр энд бас хариуцлага тооцоол яасан. Тэгээ энэ гайлынханд хариуцлага тооцох хэрэгтэй шүү дээ. Яаж чадж байна? Яаж энэ үр хүүхдүүдийн ирээдүй ингэж барлаж чадчаа? Цагдаагийнхан чадлаа. Тэгэхээр энэ дэр одоо хариуцлагыг тогтоочоод дараа нь чангалаад явбал зүгээр юм шиг. Тэгээ за Номын Чимээ гишүүнийг төгсгөлд нь нэг зүйлийг тодорхой хэлээд өгөөч гэж. Одоо улсын төсөв бид нар сайхан ярьсан. Орлого бол бид нар одоо нэмэгдүүлж чадахгүй алдагдaltaй төсөв батлаад яваад байна. Түүлийн татврын тамхины энэ хортой зүйлийн татврыг нэмснээрээ бид нар яг хичнээн тэрбум төгрөгийн орлого улсын төсөвт нэмж төвлөрүүлэх юм. Энэ бас хэрэгтэй мэдээлэл байх бах. Энийг бас тод хэлээд өгнө гэж хүсье. За яг ингэж нийгмийг одоо соён гэгэрүүлж нийгэмд ойлголт өгч хэлээр хууль санаачлагч нар нэмэлт мэдээллийг ийм хэлбэрээр асууж одоо болох нь биш шүү. Уян гишүүний асуултанд одоо Номын Чимээ гишүү хариулна. Тэр тодорхой мэдээллийг өгье. За уян гишүүндээ баярлалаа. Асуултанд хариулъя. Тэгээ энэ хуулийн зорилго түрүүн одон төвийн гишүүн ч гэсэн дурдсан. Ерөөсөө татвар авахтаа зорилго нь биш. Энэ хуулийн гол зорилго хүүхэд өсвөр үеийнхнийхээ тамхиталтыг бууруулах, тамхиталтаас хамгаалах зорилготой.
Тэгээ тэрний хүрээнд л хийж байгаа зохицуултын болон эдийн засгийн хоёр арга хэрэгслийн нэг нь л энэ татвар байгаа. Тэгэхээр энэ бол бидний одоо гишүүн ч гэсэн ээж хүний хувьд бас санаа зовж энэ асуудлуудад хандж байна. Бид бүхэн ч гэсэн мэргэжлийн байгууллагуудтай ажиллахад хуулиас гадна соён гэгэрүүлэх ажил бол маш чухал гэдгийг бол хаана бүгд ойлгож байгаа. Энэ дээр ч гэсэн төрийн байгууллагууд өөрийн чиглэлээрээ бас хамтарч бол нэлээд хүч нэгтэйгээр ажиллах шаардлага бол үүсэж байгаа гэдгийг бас хэлмээр байна. За өнөөгийн нөхцөл байдал яагаад үүссэн байна гэхээр бид нар одоо энэ электрон тамхи гэдэг юм уу шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүн төр зажилдаг инээ тэргээд олон бүтээгдэхүүн Монгол улсад орж ирсэн боловч ямар ч хуулийн зохицуулт байхгүй байгаа. Бусад бараатай яг л адилхан гаднаас орж ирдэг чихэр жимстэй яг л адилхан тооцогдож байгаа гэсэн. Хуулийн зохицуулт байхгүй байхаар хаа дуртай газараа зарж гин, сургууль орчим зарж гин, үс чин зарж гин, байрны подвол зарж гин, зөвшөөрлөгүй. Ямар ч хуулийн зохицуулт байхгүй болохоор 71 иргэн аж ахуй нэгж өөрсдөө дураараа орж ирж байна. Ямар ч зохицуулт байхгүй байгаа болохоор маркетинг буюу цахим орчинд энийг сурталчлах бүх зүйл явж байна. Нөгөө тамхины хяналтын хуулиар 12 онд баталсан чинь тамхиг чинь онлайнаар зарж болохгүй, зар сурталчилгааны хязгаартай гэдэг энэ бүх юмнуудад бол электрон тамхи гэдэг энэ хүүхд рүү татаад байгаа юм бол бүх зохицуулттай одоо ямар ч зохицуултгүй байсаар бүх задгаа явсаар ийм үр дүн төрсөн. Тэгэхээр эхний ээлжинд бид нар энийгээ бас нэг зохицуултын аргаар аваад бусад тамхин бүтээгдэхүүнтэй адилхан байлгаад яа. За хоёр дахь асуудал бол энэ татвар байгаа. Татвар бол ерөнтөө бид нар илүү янжуур тамхин дээр бас анхаарах хэрэгтэй. Үнэхээр талхнаас хямдхан янжуур тамхитай улсын хувьд тамхиталд өөрөө өсгөөсөөр аргагүй. Үнэхээр хүртээмж ихссэн байна. Үүн дээр анхаарч байгаа. Тэгээ энэ татврын асуудал бол ерөөсөө төсөв бүрдүүлэх зорилго ерөөсөө байхгүй. Онцгой албан татвар буюу нүглийн татвар ерөөсөө хэрэглээ бууруулахтай л холбоотой тавьдаг. Тэгээ энийг бол бид нар төсөв бүрдүүлэх гэж байгаа гэхээсээ аваад тамхитай тэмцэнэ. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарьяа. Хүүхдүүдийнхаа ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн шимт хичээлтэй хоол ундаар хангахад нь зарцуулъя. Одоо бол бага ангийн хүүхдүүдтэй өгж байгаа. Дунд ахлах ангийнхныхаа хайцсан байгаа. За 3 дугаарт нь донтолттой, хорцуршилтай тэмцэх үүнийг үүсэхгүй хамгийн үр дүнтэй арга бол чөлөө цагаа зөв өнгөрөх спорт. Бид нар хүүхдүүдийнхаа спортын, сургуулийн спортын газрыг авцсан. Хүүхдийн тоглоомын талбайг нь авчаад хүүхдүүдэд зөв хүмүүжүүлж зөв өсгөнө гэж яаж хэлж чадах юм бэ? Энэ мөнгөө тэгэхээр спортын дугуйлан хүртээмж, барилга байгууламжийнх нь хүртээмжид зарцуулъя л гэсэн ийм зорилттой орж ирж байгаа. За үнийн дүнгийн хувьд мэдээж энэ дээр татврын газрынхан болон сангийн яамныхан тооцоол хийсэн байгаа. Гэхдээ энэ бол төсөв бүрдүүлэх ямар ч зорилгогүй шүү гэдгийг бас. За баярлалаа. Цагаан хүүгийн Идэр Бат гişүү асуулсан. За гişүүд өглөөний мэнд хүргэе. Тэгээ энэ хуулийг бол одоо дэмжиж байгаа. Тэгвэл санаачлагч Номин Чимэн гişүүн бас зориг гаргаж энэ асуудлыг бас өгч хуулийн төсөл боловсруулж өнөөдөр ингээд хэлэлцүүлэг хэлж байна. Тэгээ энэ болтлох замд ер нь олон чим туулсан байх. Нилээдгүүл одоо бүтгэлийн чанартай янз янзын мэдээллүүд ингээл яваал. Тэгээ энэ цаагаараа юу гэж юм гэхээр энэ тамхины энэ одоо бизнесийг ямар нэгэн байдлаар хөндөх гэдэг бол олон хүний эрх ашиг хөндөгдөг юм байна. Тэнд бол одоо бас ихч мөнгө явдаг юм шиг байгаа юм. Гэхдээ энэ удаагийн парламент бол энэ тамхины хуулийн дээр бол өөрчлөлт хийх нь бол зүйтэй гэж ингэж бол үзэж байгаа. Тэгээ яагаад гэвэл энэ тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлснээр энэ үдий хоол, энэ спорт танхим, за тэгээ ялангуяа тэр нийгмийн эрүүл мэндийн тал руугаа анхаарна гэдэг дээр бол би бол маш сайн анхаарч байгаа. Дэмжиж байгаа. Нөгөө талдаа энэ хуулийн танилцуулгыг ингээд сонсоод үзэхээр Монгол шиг энэ тамхин деваачин шиг ийм улс бол энэ дэлхийд байхгүй юм байна л. Тэгээ нөгөө мод монголоор дуустдаг гэдэг шиг ер нь дэлхийн улс орнуудаас Африкийн нэг хэдэн улс, Латин Америкийн хэдэн улсын одоо арайл нэг ард нь орчихгүй хүн шиг нэг одоо ингээ хуулиа хэлцэж эхлэх гэж байна гэж ингэж харж байгаа. Тэгээ утаад тамхи болон энэ ялангуяа шин төрлийн энэ тамхины хэрэглээ одоо ямар хөө төвшөнд байгаа вэ гэдгийг бол ялангуяа манай энэ орон нутгийн засаг захиргааны нэгжийг удирдах байгаа шат шатны засаг дарга нар бол маш сайн ойлгож. Тийм ч учраас янз янзын одоо захирам тушаал гаргаад шүүхтэр дуудагдаал ингээл амжилттай болж өгөхгүй байсан. Тэгэхээр харин энэ хуулиар бол би нэлээд давгүй өөрчлөлт орчих юм байна гэж ингэж бас харж байгаа. Нөгөө талдаа энэ хууль бол сая ч ярьж байна. Татвар биш, нийгмийн сайн сайхны төлөө хийж байгаа хуулиа л гэж ингэж би ойлгож байгаа. Тэгэхээр энийг бол яг мушгахын тулд тамхи үнэн тэд болох нэ гэдэг нэг юм яригадаад байгаа юм. Гэхдээ үүний цаана энэ одоо бидний нүдэн дээр л болж байгаа үйл явц шүү дээ. Хэдүүлээ одоо ямар хасаагүй байна. Тамхины одоо энэ ВП хэрэглээ ямар хөө төвшөнд очичоод байгаа вэ гэдэг нь бол хэний ч нүдэн дээр ил.
Тэгэхээр энэ хуулийг бол одоо ингээ батлах зүйтэй гэдэг дээр бол би санал нэгтэй байгаа. Нөгөө талдаа яг энэ веб үйлдвэрлэдэг улсууд ч нь бол яг дотооддоо бол энийгээ тийм хэрэгэлдэг юм билээ шүү дээ. Дотоод хэрэглэхгүй гадагшаага зардаг. Энэ бол бас нэг юм нээл дохио болов уу гэж би бас дотроо боддгийн. Яг амьдрал дээр ингээ харьцуулаад харахаар. За тэгэхээр яг хөө миний нэг асуух гээд байгаа зүйл бол альва хууль амьдралд нийцэх ёстой. Тамхины хуулийн хэрэгжилт зарим нэг тал дээрээ сайн, зарим нэг тал дээрээ тааруу явж байгаа гэдэг ингээд сая бүрдөрж гişүүн олон гişүүд хэлж байна. Тэр энэ хууль маань ч гэсэн нөгөө нэг Монголын хууль 3 хоног гэдэг шиг батлагдаад нэг хэдэн сар хэртээ нэг ингээд нэг байжгаад эргээд нэг бах байдагтаа очичихгүй тулд энэ хяналт хэрэгтэй байх. Нөгөө талдаа эдийн засгийн нэг том хөшүүрэг хэрэглэх гэдэг шиг байна. Ер нь бол одоо монголчууд ч энэ тамхины үн дээр бол их хэмзэг ханддаг шүү дээ. Ямар сандаа жоохон ядруухан яваагаа бол одоо тамхиныг мөнгөгүй л явж энэ гэж ярьдаг ард түмэн л. А гэтэл яг энэ тамхинаас гаргах энэ тал дээр энэ тамхины үнийн бодлого дээр бол манайх үргэлж юм деважин шиг маш хямдхан явж ирсэн юм л юм билээ. Тэгэхээр энийг ингээд нэг өөрчлөөд энэ нэг тамхины хамааралтай зүрх судас энэ олон юмнуудаас би нэг сэргийлж чадах болов уу, багасах болов уу гэж бодож байгаа. Ямар ч архаг тамхичин тамхинаас гарах юмсан гэж боддог нэг юм сэтгэл зүй байдаг. Тэрэн дээр нь их том дохиог болов уу гэж ингэж бас би бодоод байна. Тэгэхээр би цагдаагийн байгууллагаас Монголын хууль 3 хоног болохгүй тулд одоо энэ өргөн барьсан хуулийн төсөл дээр байгаа. Одоо мөрдөгж байгаа хууль дээр байгаа. Энэ хяналт шалгалтын энэ процесс ер нь илүү сайжирч чадах уу? Гол нь л энэ шүү дээ ер нь. Тэгэхээр энэ дээр би асуух гэж байгаа. Нэгдүгээр цагдаагийн байгууллага хариултаа өгнө. Хоёрдугаар үдийн хоол одоо зарим гишүүд бол бага ангид биш бүр ингээд бүх 12 дугаар ангидаа ч гэсэн үдийн хоол өгдөг болъё гэдэг. Энэ дээр ямар ахис дэвшил гарна гэж ингэж тооцож байгаа. Тэр спорт танхим юмнууд дээр ер нь одоо ямар хуу дэвшил гарна гэж тооцож байгаа. Хамгийн гол За цагдаагийн байгууллагаас хариулах уу? Юм будсан хорнда. Дөрөвдүгээр микрофон. За таны асуултанд хариулъя. Цагдаагийн байгууллагаас бол яг тамхины хуулийн хэрэгжлийг хангах чиглэлээр хянан шалгалтыг төв орон нутаг сум дүүргийн хэмжээ нийлээдгүй зохион байгуулдаг. За үүний үр дүнгээр жилд 300-аас 550 орчим төрчил илрүүлнэ. 15-аас 40 сая төгрөгийн торгуулийг иргэн аж ахуй нэгж байгууллагад хүргэж ажилладаг. За хоёрдугаарт энэ электрон тамхины эрх зүйн зохицуулт байхгүй улмаас яг энэ дээр нэг хяналт тавих, торгуул оногдуулах, хариуцлага тооцох, хурааж авах энэ зүйл нь бас байхгүй байгаа ийм зүйл байгаа. За хянал шалгалттай холбоотой дараагийн зүйл бол 500 метрийн асуудал. Энд одоо жишээ нэг инх тайвны өргөн чөлөө, хот суурин газар, шин суурьшлийн бүс төлөвлөлт, сургууль, дотуур байртай холбоотойгоор яг одоо жишээ нэг үйл ажиллагаа эхэлсэн байж идэг. Үүний дараа нэг хэрэглэгч нь ирсэн байж идэг. Үүний дараа сургууль цэцэрлэг баригддаг. Тэгвэл холбогдох байгууллага сал сүрлийн хүчингүй болгодог, дахин сонгодоггүй, эрх олгодоггүй. Тэгээд нөгөө хуулийн иргэн хуулийн итгээд хууль бусаар худалдаалах ийм асуудал үүсдэг. Тэгээд энэ дээр бас нэг цагдаагийн байгууллагаас яг нэг хяналт шалгалтын ажлуудыг зохион байгуулад явдаг байж байгаа. Таньсаж туслаа. Тийм будсан дарга та бид нар чинь 18-9 онд үздэй энэ 500 метрийг 250 м болгоёг хууль санаачлаад би нэг явж исэн. Тэгээ яг дүүрэг орон нутагт бол тэр 500 м гэдэг заалт шин хэрэгжихгүй. Хичээл сургууль, дотуур байр, сургуулийн 500 м орчим тамхи зарахгүй гэдэг энэ заалтыг хэрэгжүүлэх гэж манай цагдаа нар үүлээ үзэж байгаа тийм биз? Тэгээ ингээд алд эдийн засаг бий болдог. Тэгээ нэг мөр одоо энэ асуудлуудаа шийдэд авмаар байгаа юм. Ер нь бол. Тэгэхээр цаашдаа энэ хуулийг хэрэгжүүлэхэд ямар хүндрэл байх вэ? Дөрөвдүгээр микрофон. Хөдөө суурин газар дээр болохоор сургууль, сумын захиргаа одоо нэг ойролцоо 100, 200, 300 метрийн зайтай байдаг. Тухайн радиуст болохоор 1-2 л дэлгүүр байдаг. Тэгэхээр тухайн суман дээр бас одоо шин яг энэ 500 метрийн үйл ажиллагаа хэрэгжихгүй байх. За хууль бусаар бичиг баримтгүй зөвшөөрлгүй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж иргэн болохоор өсвөр насны хүүхдүүдэд ямар нэгэн хяналтгүйгээр худалдаг байж ийм
болшгүй ийм зүйлүүд байдаг. Тэр энэ ч бас зөрчлөөр илрээд шалгагдаад явдаг байж байгаа. Тэгээ за од сүрэнгийн номын чимэг шүү. Тэр 500 метрийг шууд хөндөж болох байсан уу? Тэ. Од сүрэнгийн номын чимэг шүү. За идрот гишүүний одоо бас хүндсэн асуудал нэмэлт мэдээлэл өгье гэж бодож байна. Тэгээ энэ гишүүнтэй бол санал нэг байгаа. Энэ асуудлаа бид нар өсвөр үеийнхнийгээ хамгаалахын тулд одоо л хөдлөхгүй бол хожимдох гээд байна. Ингэжээж бид нар хойч үеийг хамгаална гэж бодож байгаа. Тэгээ Монгол улсад орж ирж байгаа энэ электрон тамхины зах зээлийг харах юм бол ердөө л одоо 95-аас 98% нь Бүгд найрамд Хятад ард улс Хонконгоос орж ирдэг. Дан ялангуяа зөвхөн экспортод одоо зориулсан шинжээний тусгай бүсэд байдаг 10 үйлдвэрээс энэ зах зээлийн 84% нь орж ирд юм билээ. Тэгээ Бүгд найрамд Хятад ард улс болохоор эдгээр бүтээгдэхүүнийг дотроо бол хоригдсон. Зөвхөн одоо тамхины амттай л вейп байж болно гэд. Хонконг бол бүрэн хоригдсон. Тэгэхээр бусад улсад зориулж одоо үйлдвэрлэдэг одоо ийм чанар муутай янз бүрийн тос агуулсан те ийм бүтээгдэхүүнүүд ороод ирж байгаа. Тэгээ ийм хятадын одоо 10 компани ирэх ашигын төлөө бид нар Монголын хойч үе хүүхдүүд ямар өртөө гэж бид нар ингэж хар суух юм. Энийг даруй бид нар зохицуулах ёстой гэсэн энэ л байдлаар бол За Эдвард гишүүн тодруулж асууна. Тий яг амьдрал дээр нөө 500 ч их зовлонтой л да. Би өөрөө сумын даргаар ажиллаж исэн. Тэгэл яг тэр араад үст нь орчвол өгч хэцүү байх хэцүү. За бүр жижиг суманд бол одоо бүр сүлдө тамхи зарахгүй ч юм шиг гэдэр юм руугаа ороод байдаг нэг ийм зовлон байгаа. Тэгэхээр альва хууль 20 цагдхан сайн юм шиг харагдавч амьдралд хэрэгжих чухал. Яг энэс бол бүх тамхи лангуун доогуур орцсон шүү дээ. Би цагдаагийн алба хаагчдаас хэрвээ энэ одоо электрон тамхины юм орж ирээд лангуун доогуур дахиад нөгөө веб чи ороо явуучвал яах вэ гэж асуугаад байгаа байхгүй юу. Тэгэхээр хяналт шалгалтын дээр одоо сайжруулахад одоо байгаа хуулийг мөрдөхөд ямар хүндрэлүүд гараад байгаа нь тэрийг яаж засах уу гэдэг том бололцоог хуулийн байгууллага яаж ашигласан бэ л гэдэг юм би асууж байгаа. Нөгөө талдаа нийгмийн эрүүл мэндийн одоо эрүүл мэндийн даатгалын сан руу оруулна гэдэг тэр сан маань нэг сайн нэргүй байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ тамхинаас орсон онцгой албан татварын мөнгийг яг тэр тамхины эсрэг болон тамхинаас гарах сонирхолтой тэр хүмүүс рүүгээ чиглүүлэх хууль эрх зүйн бололцоо байгаа юу гэж асуух гэж байна. За ажлын хэсэг хариулъя. 4-р микрофон. За таны асуултанд хариулъя. За 500 метрийн асуудал бол яг одоо шинэ энэ хуулийг хэрэгжүүлэхэд хууль бус одоо зөвшөөрлгүй худалдаа явуулах бас тэгэл бусад гол заалтын нэг болж байгаа ийм зүйл. Одоо шинэ электрон тамхиг энэ хуулийн тамхин тооцоод одоо тооцоод худалдаалахад магадгүй 500 метрийг хүндэхгүй үйлдэлээхэд маргааш бас л лангуун доогоор орох, хуулиус худалдаа олох, өсвөр насны хүүхдүүд худалдах бид нэр одоо цагдаагийн байгууллагаас энэ хяналт шалгалт бас л үр нөлөөгөө болгох эргээл жилд нэг 300-аас 500 зөрчилд торгуулийн арга хэмжээ авч байна гэдээ эргээд ийм тайлантай сууж явах эрсдэл байгаамаа. Тэгэхээр хууль тогтоомжийг тэр 500 м байлаа гэд тэр хүн таминаас гарчих асуудал бол биш. Үүн дээр нь бас яг нэг тухайн нөхцөл байдал, хот суурин газрын бас нэг хүн амын төвлөрөлтөө уялдуулна бас энэхүү бас нэмэлт өөрчлөлтийг харж Маш чухал хариулт хэллээ шүү. Тэ номын чимэг гишүүнэ. Та нэмэлт тодруулга номын чимэг гишүү. За 500 м-тэй холбоотой судалгааг бид нар бас нийслэлээр хийж ингээд бүх график зургийг нь гаргаж авсан юм а. Радиусыг нь тавиад ингээд үзэхээр яг хуу хотын төвийн энэ барилгажил ихтэй газруудад бол үнэхээр 500 м бол байхгүй. За хотын захаар бол хангалттай бол юм зайнууд бол байгаа. А энэ дээр бол мэдээж хууль хэрэгжилтээр алдаатай байгаа юмнууд байгаа. Тэгээ бид нар цааш нь энэ хуулийг бас одоо хилцээд явхад хууль нь сул байна хэрэгжихгүй байна гэд хуулиас сулруулах гэхээсээ илүү яаж хэрэгжилтийг нь сайн сайжруулах вэ гэдэг талаас ч гэсэн бас хармаар юм шиг байна. Тэгэхгүй бол хууль хэрэгжихгүй байна гэд одоо юу гэдэг хар тамхи Монгол улсад хоригдсон. Гэтэ орж ирээд байна хууль чи хэрэгжихгүй байна. Тийм юм чи хуулиас сулруулад оруулдаг болёо гэдэг логик байж болохгүй. Тэгэхээр энийг бас илүү сайн олон талаас нь одоо хилцэж шийдвэрлэх ёстой л гэсэн асуудал байр суурьтай. Тэгээ номын чимэг гишүүнээ энэ хөдөө орон нутагт их өөр юм байлээ. Тэгээ энэ их өөр шүү. Тэгээ зарим суманд бол сургууль, соёл, дотор, байр юунд 500 м. Тэгээ гэр оролт манай одоо энэ дүүрэгдэгч адилхан шүү дээ. Тэгэхээр над 500 м чинь хөндөөгүйгээр нөгөө бүх төрлийн
энэ утаад тамхи, энэ электрон тамхин тооцоод эхлэхээр нөгөө биеэрээ дүүрэн мин гэж ярьдаг те. Манай сонгон энэ Сүхбаатар эдэр дээр тийм ярьд юм байл шүү дээ. Биеэрээ дүүрэн нөгөө минжүүлчихэд зардаг. Амьдрахын төлөө тэгэл ажиллаж шүү дээ хүмүүс. Буруудахын арга чалга. Бид тэднийг дэмжиж чадахгүй учраас тэд өөрсдөө гаргаар амьдрнаа. Сая бизнес эрхлээ амьдарч шүү дээ. Тэгэхээр бид нар ийм заалт хийчдэг. Тэгээ түүний чинь цаана хэдэн одоо хууль хэрэгжүүлэх нэрээр карманаас карманд янз бүрийн авилга өгдөг авдаг юм үүсэн шүү. Энийг цогцоор нь харахгүй болохгүй. Тэгэхээр манай цаагуугийн эдэр гишүүн бол Хинтээ аймгийн засаг даргаар аймгийн төвийн засаг даргын орлогч, засаг дарга гэдэг энэ орон нутагт олон жил аймаг орон нутаг өдөрцөн хүн. Тэгээ та бол амьдрал мэднэ. Тийм учраас энэ хуулийг ахлах одоо бололцоог хангаж байгаа бас цөөн хүний нэг шүү та. Энд чинь нөгөө 78 гишүүн санаачилсан чинь үлдсэн хэдэн гишүүд дотроос хин нэгэн хүн ахлах болчиход байгаа. Тэр болцлыг та бол аймаг орон нутагт ажиллаж исэн ажил амьдрал мэддэг хүн гэдгээрээ хангаж ийн. Дээрээс нь та бас хууль санаачлагч биш байна. 3-5 бас тамхи татдгүй те. Ингээ бүх болцол хангаж байгаа учраас эдэр бат гишүүнээр энэ хуулийг ахлуулад энэ сонирхлын бүлгүүдийн санал бодлуудыг сайн сонсомоор байна. Ер нь хуулийг бол сонирхлын бүлгүүдийн саналыг сонсохгүйгээр баталвал дараа нь дандаа эргэцүү үр дагавар үүснэ. Тийм учраас энэ шүүмжилж ийн гэж бодох хэрэггүй. Шүүмжилж байгаа тал нь байр суурийг сонсох ёстой. Тэгжиж явахгүй бол зөвхөн нэг талыг харж баталж болохгүй гэдгийг бас хэлмээр байна. За ингээд Заяавал Батжаргалын Заяавал гишүүн байна уу? За Заяавал гишүүн байхгүй байна. За Амгаланбаатарын Ганбаатар гишүүн асуулт асууна. За энэ хуулийн дээр намын бүлэг дээр болоод байнгын хорон дээр бол байр суурь илэрхийлээд явж байгаа. Хуулийн төслийг одоо энэ тамхин бүтээгдэхүүн шинээр нэр төрлөөр орж иж байгаа тэр технологийн шинжтэй вейпинг халаадаг тамхи хэдрийг хуулинд хамруулах нь зүйтэй гэж дэмжиж байгаа. За гэхдээ номж юмг гишүүнд би хэлээд байгаа. Энэ танаа нэг ажлын хэсэг чинь нэлээ академик байна. Амьдрал судлаагүй байна. Тэр учрал дарга хэлээд байгаа сонирхлын бүлгүүдийн саналыг бол дутуу тусгасан байна. Нөгөө жор мэддэг эмчээс зовлон үтсэн жагонц гэдэг шиг яг энэ амьдрал дээр түүцэн зогсоо зарж байгаа. Янжуур дээр тогтож тэр түүцнийх нь санхүүгийнх нь эргэлт явж байгаа. Энэ хүмүүстэйгээ ерөөсөө ярилцаагүй байна. За тэгээд 4 асуудал дээр бол байр суурь илэрхийлэх юм аа. Нэгдүгээрт бол энэ татварын асуудал гэж. Татвар голлохгүй гэдэг юм. Татвар голлохгүй бол энэ онцгой албан татварыг 2 дахин, 3 дахин, 4 дахин нэмэх шаардлага байгаа юм уу тэгвэл. За нүглийн такс гэж яриад байна. Нүглийн татвар гэдэг. Ойлгож байна. Тэгвэл буйны татвар байх ёстой шүү дээ. Нөгөө талд нь. Тамхинаас гаргахын тулд, янжуураас нь холдуулахын тулд за тэр нэг амттай үнэртэй тамхи сонирхоод татаад ах шүү байна. За амттай үнэртэйгээс халаадаг руу ороод татах юм байна. Дараа нь эрүүл амьдралын хүмүүс сунгах юм байна. Алкогол төр жишээ татахад архинаас холдуулахын тулд пив санал болгодог шар ариг. Технологийн одоо хувьсгал гэж ярина. Тэрнээс дарс руу ордог. За энэ гураваасаа гарах юм бол эрүүл амьдрал. Тэгэхээр манайд нөгөө эрүүл амьдралын бүрдүүс орчин байгаа юм уу? Спорт зал талбай, зугаалах цэцэрлэг талбай, эрүүл агаартай газар цөөх шүү дээ. Тэгэхээр том компаниудын нэг орлогын 1% төрөх татварыг энэ хуулийн төсөл чинь давхар дэмжиж орж ирсэн юм төсөл байгаа юм. Спортын заалуудаа дэмжсэн, эрүүл агаартай ийм орчнуудаа дэмжсэн, ийм хуулийн төслүүд дагалдаж орж ирэхгүй байгаа юм аа. За Кыргыз, Казахстан гэх зэрэг орнууд бол 4-5 жилдээ интервалдаа 6%, 6-аас 10% нэмж байгаа шүү дээ. Манайх огцом нэмэх юм бол одоо тэр шагны асуудал. За тэр нөгөө лангуун дор татдаг асуудал. Тамхи нь өөрөө үнэтэй болчихж байгаа учраас тамхи орлуулдаг. Одоо энэ хүүхдүүдийг хордуулж байгаагаас бүр илүү хортой бараа бүтээгдэх ороод ирнэ. Энэ бол гайлд итгэх итгэл бол байхгүй шүү дээ. Гайлтайгаа нийлээ хийж байгаа. За юм бэ. За энэ 500 метрийн асуудал бол энэ манай парламентын судалгааны хөрөл өөрөө хийцэн ш судалгааг. 83% хэрэгжихгүй байна гэдэг. За засаг дарга жишээ болгоо ярьж шүү дээ. Тэгэхээр энэ тойргоор хэмжих гээд байгаа юм уу? Эсвэл хэнд зарханд дээр нь хяналт тавих гэдэг юм. Зорилго нь юу юм бэ? Насан туршид хүүхдэд зарахгүй гэж байгаа болохоос
насан туршаагүй хүүхдийг 500 м сол байлгана гэж хэлээгүй шүү дээ. Тэгэхээр энэ 500 м ерөөсөө доошо 100 байд юм уу 150 байд юм уу тоо тавиад орж ирэх хэрэгтэй. Энийг бол олж хараагүй байгаамаа. За цагдаа нар ороод тэр түүчнээс чинь татвар аваад идэг гэж шүү дээ. Өдрийн такс гэдэг. Энэ 2200 цэг дээр ажилладаг бүх ширхгийн тамхи татдаг хүмүүсийн дунд хийсэн судалгаан дээр гараад ирсэн байна шүү дээ. Энэ бол нууц биш, далд эдийн засагч ингэж үүсэж байгаа байхгүй. За лобби хамрагддаг үгээд эсвэл зарим нэг нь одоо шүүмжилж хэлсэн гэдэг юм. Тэр 78 дотор гарын үсэг зураагүй хүмүүс нь нөгөө талдаа лоббинд орсон юм шиг сурчлага бас хийгээд байгаа юм. Иргэн тойрныхоо хүмүүсийг хардахын оронд өөрсдийнхөө тэр хамарж байгаа хүрээг бас судлах хэрэгтэй шүү дээ. Гаан үлдчихэд байхад бусад амт хүндрийг авчихар чинь гаатай тамхины компани лоббинд орсон гэж захын хүн бодно шүү дээ. Тэгвэл гааг нь бас авч явах хэрэгтэй. Амт хүндрийг авч явал. Эсвэл хоёуланг нь үлдээгээд татвараа тавих хэрэгтэй. Дараагийн 1 минут авч. За Ганбаатар гишүүн 1 минут нэмж өгье. Тэгээ энэ дотор ч ахаад нюанс байгаа юм билээ шүү дээ. Янжуур тамхины ч амт хүнэр гэдэг нь өөрөө тэр өвс ургамлал нь байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр орчин аваа ичиж байгаа болох гэдэг юм л. Тэгэхээр энэ веб халаадаг янжуур гурвчин дотроо өөрөө техникийн зохицуулалтын хувьд ялгаатай байгаа байхгүй. Энийг нэгд нь хамруулад ингээд. За үнэхээр тэр багаж төхөөрөмжөнд татвар тавьж байгаа бол дүнсэн тамхины гансан тавих хэрэгтэй болж байгаа шүү дээ. Жажигалахын тавих нь шүү дээ. Пивэр бол одоо шилэнд нь тавих нь шүү дээ. Сав боксонд нь тавих гэдэг байгаа байхгүй. За ийм алдаатай юмнууд байна. Тэгээ энийг эргэж хармаар байна. Би 78-д ороогүй, тамхи татдаггүй, ажлын хэсэгт дэд дараагаар орж ажиллаж болно шүү дараагаа. За энэ асуудлууд эргээд харчих юм бол энэ хууль бол явах ёстой гэж одоо үзэж байгаа. Баярлалаа. За энэ ажлын хэсэгт болцол хангах хүмүүсийн шалгуурыг өндөр шүү. Нэг тамхи татдаггүй, хоёрт ашиг сонирхлын ямар нэгэн зөрчилгөө. За тэгээ аймаг орон нутаг өдөрж исэн хүмүүсийг урилгаар оруулах хэрэгтэй. Одоо энэ Идэрбат гишүүн байна. Манай энэ Болормоо гишүүн байна. Манай дүүргийн дарга, Алдарж авхлан дарга гэдэг. Ингээд тамхи татдаггүй дүүрэг орон нутаг өдөрж исэн ажил амьдрал мэддэг. Нөгөө цагдаа нартайгаа яг нүүр тулж исэн хүмүүсийг оруулаад амьдралтай хууль батлах ёстой л гэж би бодож байна. За номын чимэг гишүүн нэмэлт хариулт өгье. За Ганбаатар гишүүнд баярлалаа. Байнгын орон дээр бас дэмжиж байгаад. За таны хүндсэн асуудалд бас тодорхой хариултуудыг өгье гэж бодож байна. Спорт ер нь санал нэг байгаа. Энэ нөгөө донтолтоос сэргийлэх хамгийн гол зүйл бол спорт. Тийм учраас спортын барилга байгууламж хөтөлбөр 21 аймаг 9 дүүрэгтэй хүртээмжийг сайжруулахад энэ одоо олж байгаа татвараас нь л зарцуулъя гэж байгаа. Тэгээ таны хөндөд байгаа тэр 1% татварыг хөндөж орж ирэхгүй байсан мэхээр тэр угаасаа байгаа юм. Одоо аж ахуйн нэгжийн албан татврын тухай хуульд энэ компаниуд орлогоосоо 1%-аар спортын барилга байгууламж барих юм бол хөнгөлөгдөнө гэдэг заалт нь угаасаа байгаа юм. Тэгэхээр ямар ч энд бол хөндөж орж ирэх шаардлага байхгүй. Энэ хуулийн хэрэгжилтийг бид нар сангийн яамнаас аваад үзэхээр хамгийн сайн ашиглаж байгаа нь Шунхлай компани юм билээ. Спортын барилга байгууламж яг энэ 1%-аар барьж байгаа юм билээ. Тэгэхээр энэ бол хэрэгжээд явж байгаа заалт шүү гэдгийг бас хэлмээр байна. За гааны асуудал байна. Энэ дээр бас олон хүмүүсийн сошиал дээр ч гэсэн олон янзын мэдээлэл явж байгаа шүү байна. Энийг бол би нээлттэй тайлбар нийгмийн бодлогын байнгын орон дээр ч гэсэн өгсөн. Олон гишүүдийн санал бодлыг тусгаад дэмжлэгтэйгээр орж ирж энэ хуулийг явуулах нь зүйтэй гэж үзсэн учраас ингэсэн. Энэ хууль бол анхнаасаа энэ одоо 2-3 жилийн өмнө ч гэсэн явах гад улсын хурал байтугай засгийн газрынхаа босхийг ч давж чаддгүй лоббинд нь унцдаг байсан хууль. Би бол энэ хуулийг энэ 126 гишүүнтэй болоод олон шинэ гишүүнттэй болоод бас гарч байгаа иймгэд 78-уулаа үзэл санаан дээр нь энэ асуудлыг шийдэх ёстой шүү гэдэг одоо байдал дээр нь нэгдэж орж ирж байгаад маш их олзуурах гэж байгаа. Ингээд 78 гишүүндээ маш их баярлж байгаа. Зарим гишүүдэд нь бол би танилцуулж амжаагүй. Зарим нь бол засгийн газрын сайдууд байгаа. За ингээд энэ асуудал орж ирсэн. Хувь гишүүний хувьд, манай ажлын хэсгийн хувьд, манай ажлын хэсэгт орж байгаа эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын эрүүл мэндийн судлаачдын хувьд ч гэсэн гааг бас адилхан хасхан зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Би ч гэсэн ийм байр суурьтай байгаа. Тэгэхээр энийг улсын хурал дээр мэдээж дахиад саналууд гарна, 1-р 2-р хилцүүлэг гарна. Энэ дээр гишүүдийн санал бодлыг гаргаад, зарчмын зөрүүтэй санал гаргаад энийг шийдвэрлэх боломжтой гэж харж байгаа. За 3-р асуудлын татврын хэмжээ байна. Бид нар бол татврыг одоо байгаа үнийн дүнгийнх нь хэдэн хувь байна уу?
байгаа татврынх нь хувь байна уу гэдэг дээр бас ялгаа заагтай харах ёстой. Түрүүн хэлсэн 17 онд гайлын албан татврыг CIF үнийнх нь 5% байсныг 30% буюу 25%-аар нэмж байгаа. Манай хуулийн төсөл дээр орж ирж байгаа энэ түрүүн хэлсэн манай анх хоёр сангийн яамнаас энэ бол ерөөсөө үнийн түнтэй харьцуулах юм бол тэгж одоо энэ хүмүүст буруу мэдээлэл орж байгаа шиг өндөр бол бишээ. 3600 төгрөгийн тамхич нь эргэжил нэг 4700 орчим болох нэ л гэсэн ийм л одоо тооцоол байгаа шүү гэдгийг бас хэлмээр байна. За өөр наривчсан асуудлууд манай ажлын дэд хэсгээс наривчсан мэдээлэл өгөх хүмүүсээ үл бас өгж болно шүү гэж хэлмээр байна. За баярлалаа. За цагаан хүүгийн мөнх бат гişүү асуулт асууна. За мөнх бат гişүү байхгүй байна. Байна уу? За мөнх бат гişүү байхгүй байна. За тогтмолын мөнх сайхан гişүү асуулт асууна. За тамхины хяналтын тухай хуулийг бол дэмжиж байгаа. Өнгөрсөн хугацаанд бас энэ хуулийг оруулж улсыг уралд өргөн барих гэж нэлээдгүй олон гишүүд сайд нар үзсэн. Тэгэхээр энэ харамсалтай нь одоо өнөөдрийн хүртэл өргөн баригдаагүй байж байгаа харин номын чимэг гишүү маань энийг одоо өргөн бариад өнөөдөр хэлэлцүүлж байна. Тэгэхээр энэ бол цаана энэ тамхи импортлогч, үйлдвэрлэгч нарын маш том ийм лобби байдаг, акц хийдэг. Янжуур тамхи, электрон тамхи гэж албаар ингэж хуваагдулсан лоббинд өртсөн мэдээлэл өгдөг. Яг бодит байдал дээр янжуур тамхи, электрон тамхи үйлдвэрлэгч, импортлогч нар бол бүгдөө нэг. Янжуур тамхи үйлдвэрлэгч, импортлогч нар LED электрон тамхиг оруулж ирдэг, импортлдог болсон. Тийм учраас ямар нэгэн тийм лоббинд өртөх асуудал бол төдийлөн их байхгүй болов гэж харж байгаа. Манай улсад 23 оны байдлаар 2019-оос 2023 оны хугацаанд эмэгтэйчүүдийн тамхи таталт 6 дахин нэмэгдсэн. Хүүхдийн тамхи татахнаас 3-аар залуучсан 18 байсан бол 15 болсон. Энэ бүх тооцоо судалгаануудыг хийсэ. Эмэгтэйчүүд, эхчүүд, хүүхдүүд маань эрүүл мэндэд асар их сөрөг нөлөөтэй энэ тамхиг ихээр хэрэгэлдэг болж ийн гэдэг маань манай улсын үндэсний аюулгүйдэлд маш том занал хийж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ хуулийг бид нэр яаралтай баталж ирээдүй болсон хүүхэд залуучуудаа, эхчүүдээ энэ хортой бүтээгдэхүүнээс хамгаалах зайлшгүй шаардлагатай. Одоо манай улсад хүн болгон л ярьдаг хорт хавдар гэж. Хорт хавдрыг үүсгэж байгаа шалтгааны чинь 35% нь энэ тамхиталд эзэлж байгаа. Электрон тамхи хор уршиггүй мэт ярьдаг энэ зүйл ор үндэсгүй. Маш их концерхэн бодис агуулдаг гэдэг нь угаасаа тогтоогдсон зүйл. Тэгэхээр цаашдаа бид нар энэ тамхиталтыг бууруулах бүх шатны арга хэмжээ авах ёстой. Одоо энэ хуулийн өөрчлөлтүүдийг бид нар хийхгүй бол эх 5 жил дахиад эмэгтэйчүүдийн тамхиталт магадгүй 10 дахин нэмэгдэх. Тамхинд орж байгаа хүүхдийн нас магадгүй 10 нас болж бидний ирээдүйд асар их сөрөг нөлөөлөл үзүүлэх ийм том эрсдэл өнөөдрийн үед бий болсон байгаа учраас гишүүд маань энэ тамхины хяналтын тухай хуулийг одоо хэлэлцэж батлах тал дээр та бүхэн маань итвэх санаачлагтай оролцоосой гэж та бүхнээс одоо хичээнгүйлэн хүсэж байгаа. Тэгээд энэ тамхиталтай тэмцэх, тамхины хэрэглээг бууруулахад энэ олон улсын байгууллагуудын оролцоо маш их чухал, дэмжлэг их чухал байдаг. Тэгээд саяхан бас олон улсын тамхины хяналтын конвенцийн хурал болсон. Энэ хуралд одоо эрүүл мэндийн сайдын зөвлөх гэж нөхөр энэ хуралд оролцоод энэ тамхины асуудлыг ер нь дэмжих ийм байр суурийг тэр хурал дээр илэрхийлсэн. Энэ ямар учиртай байр суурь вэ гэдгийг 2 хоногийн өмнө байнгын орны хурал дээр энэ эрүүл мэндийн яамны төлөөллүүдээс асууж тодруулсан. Энэ бол эрүүл мэндийн сайдын байр суурь биш, засгийн газрын байр суурь биш гэдэг ийм зүйлийг хэлсээ. Тэгэхээр энэ хэний байр суурь болчихвоо? Энэ Женев хотод болсон энэ олон улсын хуралд оролцохоор одоо бодвол одоо сайд нь өөрийнхөө төлөөллийг одоо тушаа шийдвэр гаргаад, зардал мөнгө гаргаад ингэж явуулж байгаа байх л та. Тэгээ очиод хэний байр суурийг илэрхийлж вэ гэдгийг энийг надад нэг тодруулах хэрэгтэй. За тэгээд мөн хоёрдугаарт үүнээс үүдэлтэйгээр олон улсаас орж ирэх дэмжлэг, тусалцаа энэ зүйлүүд маань одоо буурах маш том эрсдэл
За нэмэлт 1 минут авах уу? За мөнх сайхан гишүүн. Тэгээд энэ олон улсаас орж ирэх байсан энэ дэмжлэг тусалцаанууд зогсвол энэний хариуцлагыг одоо хэн хүлээх вэ? Энэ дээр одоо хэр нухацтай хандсан болоо? Яагаад тэр нэг уурхай ч нөхөр эрүүл мэндийн одоо салбарыг төлөөлөөд, сайдыг төлөөлөөд ингээд тэр хуралд очоод юм болчмгүй үзэл бодол илэрхийлж вэ? Энэ дээр хэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуудал. За энэ эрүүл тамхин дээр орж ирж байгаа онцгой албан татврын нэмэгдлийг эрүүл мэндийн даатгалын санд тодорхой хувийн төвлөрүүлэх нь их чухал шүү дээ. Яагаад гэвэл энэ тамхины эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргана гэж тусгацсан байгаа байхгүй юу? Ингээд эрүүл мэндийн даатгалын сан руугаа хамаг юмыг санхүүжүүлнэ гэж зутгачаад тэгээд эргээд их усүрийг нэмэгдүүлээгүйгээс болж өнөөдөр эрүүл мэндийн даатгалын сангийн өнөөдрийн нөхцөл байдал үүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр хэр оновчтой нэмэгдлүүдийг хийж байгаа вэ гэдгийг бас. За Өсвөрнгийн номин шимэг гишүүн хариулна. За мөнх сайхан гишүүнд баярлалаа. Эрүүл мэндийн салбарын сайд байхдаа бас бодлогын дэмжлэг үзүүлж, манай ажлын тэтгэсгээр бүхий л талаар дэмжлэг үзүүлж бас ажиллаж байсан хувь гишүүний зүгээс бас талархал илэрхийлье. За эрүүл мэндийн дэмжих сантай холбоотой бид нар яг өмнө нь бол тамхины онцгой албан татврын зөвхөн 2% нь эрүүл мэндийн дэмжих санд ороод зарцуулалтын хувьд бас их учир дутагдaltaй байсан. Тэгэхээр гишүүдийнхээ энэ саналыг аваад бид бол 2% биш 50%-ийг нь түрүүн хэлсэн хүүхэд залуучууд руугаа спортод шим тэжээлтэй хоол тэжээл за мөн энэ тамхинаас үүдэлтэй эмчилгээ, тамхинаас гарах эмчилгээндээ зарцуулъя гэсэн байгаа. Тэгээ энэ дээр бол эрүүл мэндийн даатгалын сангийн хууль бас дагалдаж орж ирж байгаа. Та бүхнийхээ саналыг шууд сайн тусгаад чамбааруулад хилцүүлгийн явцад явах боломжтой гэж харж байгаа. За мөнх сайхан гишүүн маань бас дурдлаа. Сошиал орчинд бас хоёр тал болоод байлдаж байгаа юм шиг зураг гаргадаг гэдэг. Яг үнэн. Дэлхийд дахинаа янжуур тамхины хэрэглээ багасж байгаа. Янжуур тамхины томоохон компаниуд болох Philip Morris байт юм уу, British American Tobacco, Japan Tobacco гэд бүх энэ том брэндүүд нь өөрөө янжуур тамхиныхаа зах зээлийг алдж байгаа болохоор халаадаг тамхи, энэ электрон тамхи гэж шинэ төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлээ алдахгүй үүднээс гаргаж ирж байгаа. Тэгэхээр ерөөсөө энэ янжуур тамхи, электрон тамхи гэдэг чинь хоёр талд гараад байлдаад байдаг биш. Хүн шиг нэг толгойтой, хоёр гартай, нэг гараараа янжуур тамхи, нэг гараараа электрон тамхи үйлдвэрлээд зах зээлээ одоо энэ хортой бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг те энүүгээрээ хамгаалах ийм зорилготой байгаа. Монголд ч гэсэн адилхан электрон тамхи импортлогчид, янжуур тамхи импортлогчид, янжуур тамхины үйлдвэрлэгч нь бүгдээрээ электрон тамхи үйлдвэрлэгч. Бүгдээрээ адилхан янжуур тамхи импортлж байгаа нь электрон тамхи импортлдог. Тэгээд сошиалд болохоор олон нийтэд болохоор нэг хоёр тал байлдаад байгаа ч юм шиг нэг нэгнийхээ эсрэг байгаа ч юм шиг боловч цаагаараа бүгдээрээ нийлцэн энэ хуулийг яаж гацаах вэ болиулах вэ гэдэг ийм лобби хийдэг. Тэгээ би бас энэ дээр тамхины тухай хууль одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа нэг зүйл заалтыг бас дурдмаар байгаа. Одоо тамхины хяналтын тухай хууль дээр 5.1-ийн 4-т тамхины хяналтын тухай хууль тогтоомж боловсруулах явцад ашиг сонирхлын зөрчилтэй тамхи үйлдвэрлэгч импортлогчноос тавьсан саналыг хүлээж авахаас татгалзах үүрэгтэй. Энэ бол төрийн бүх байгууллагын үүрэг. Тамхины компаниуд хэтэрхий их лоббитэй болохоор конвенцаараач тэр бидний нэгдэж орсон Монгол улсын хуулиарч тэр ийм саналыг битгий хүлээж аваарай бодлого боловсруулахтаа гэдгийг цагаан дээр хараар манай хуульд бас тусгаж өгсөн байгаа гэдгийг хэлмээр байна. За эрүүл мэндийн яамнаас түрүүн мөнх сайхан гишүүний асуусан асуултанд тодруулаад хариулъя. За ажлын хэсгээс нэмж хариулах уу? Дөрөвдүгээр микрофон. Мөнх сайхан гишүүний асуултанд хариулъя. Эрүүл мэндийн яамны нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга. За тэгэхээр өнгөрсөн 7 хоногт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тамхины хяналтын суурь конвенцийн 11-р удаагийн хурал Женев хотод зохион байгуулагдсан. За энэ хуралд бол их хурлын одоо чин бүрэн гишүүний их хурлын одоо орон тооны бус зөвлөх инх баяр гэж хүн оролцсон. За яг ямар асуудал ярьсныг бол биднэрт одоогоор аль биесны мэдээлэл бол ирээгүй байгаа. За тэгэхээр энэ хүний байр суурь бол эрүүл мэндийн яам болон засгийн газрын байр суурь биш гэдгийг би бас дахин хэлмээр байна. Эрүүл мэндийн яам бол тамхины хяналтын хууль, тамхины хяналтын суурь конвенцийг бол бүрэн дэмжиж байгаа. За
тэгээ орон тооны бус зөвлөхөөр тэгээ хурал удирдуулчаад их хурлын танхимд орж ирчээд ийм юм яриад ч болохгүй шүү нөхдөө. Тэр нь орон тооны бус зөвлөх яамны газрын дарга нарыг цуглуулж хурал удирдна гэж юу вэ? Юу яриад байна? Тэр чинь орон тооны зөвлөх биш юм уу? Та нар одоо юу яриад байна? Тэгээ орон тооны бус зөвлөх олон улсын хуралд яам төлөвлөдөг болсон юм. Дөрөвдүгээр микрофон. Хоёр өөр хүний асуудал яригдж байгаа. За Женевд болсон хуралд явсан нь бол их хурлын гишүүний орон тооны бус зөвлөх энэ хоёр гэж хүн байгаа. За яг сайдын эрүүл мэндийн сайдын зөвлөх бол Дэмбэрэл гэж хүн ажиллаж байгаа. Орон тооны зөвлөх нь сайдын орон тооны. За ойлголоо. За тэгээ ер нь нэг зарчимтай л байна шүү нөхдөө. Нэг их хуралд орж ирчээд тэгээд ер нь зөвлөхүүд бол дарагдаал үйлчлэх үүрэгтэй шүү. Тэрнээс биш яам удирдах, салбар төлөвлөх эрхгүй. Зөвлөх бол зөвхөн өөрийнхөө даргад зөвлөн туслах үйлчлэгээ үзүүлэх л үүрэгтэй хүмүүс. Мэдээлэлээр хангах. Тэрийг ойлгох ёстой шүү. Хэрвээ тэр яам төлөвлөх гээд байгаа бол яамныхаа одоо тэр тодорхой албан тушаалд сонгуул шалгуултанд ороод тэгээ тэнцээд ажиллах ёстой л гэдэг. Би бол ийм л байр суурьтай байна. Тэр над мэдээллүүдэд зөв хангахгүй бол ингээ гişүүд тийм асуултанд одоо янз бүрийн буруу хариулт өгч болохгүй. За Далайн Батбаяр гişүү асуулт асуу. За Эрхэм Улсын хурлын гишүүд болон ажлын хэсгийнхэн энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр хэлэлцэж байгаа энэ хууль бол маш чухал хууль. Хэрэг та бүхэн санаж байгаа бол төрийн ордонд болсон нэгэн хурлын үеэр олонд нэртэй урлагийн нэг хүн төрийн ордонд камерын үүдэнд камерын нүүрэн дээр надад тамхи татаад нөө электрон тамхиа татаад сууж байгаа ийм бичдэг явж ирсэн. Энэ бол нийгэмд бол маш их цочроож исэн. За үүнээсээ гадна энэ электрон тамхины хэрэглээ бол хязгааргүй болчихсон. Машинд ч тэр, байшинд ч тэр, өрөөнд ч тэр хаасайгуу татдаг болсон. Ийм байгаа юм. Тэгээ энэ итгэл үнэмшлэрээ би ажлын хэсэгт орсон. Тамхины хяналтын тухай хуульд үнэлт өгөлт өгөх ажлын хэсэгт орсон байгаа. Тэгэхээр энэ хуулийн энэ ажлын ямар үнэлт өгөлт гарсан бэ гэхээр 2012 онд батсан энэ хууль маань үүнээс хойш бий болсон электрон танхимыг хянах боломжгүй болцсон юм байна. Ийм учраас заавал тамхины хяналтын хуулийг шинээр батлуулах ийм шаардлага үүсэж байгаа юм байна гэсэн юм дүгнэлтэнд хүрсэн юм. За ямар асуудал дээр би санал нийлээгүй ажлын хэсгээс гарсан бэ гэхээр яг энэ одоо бидний шийдэх ёстой байгаа асуудал нь юу вэ гэхээр энэ электрон тамхиг хэн татах вэ? Хизээ татах вэ? Хаана татах вэ гэдэг асуудлыг шийдэх ёстой байсан. Түрүү одон туяа гишүүний ярьж байгаатай би бас санал нэг байгаа. Энэ тамхины хяналтын хууль биш татврын хууль болчихоо та гэсэн ийм бодолтой байгаа. Тэгэхээр ажлын хэсгээс асуух асуулт байна. Нэгдүгээрт нь энэ хуулиар энэ хуулийн төслөөр насан туршаагүй иргэн хүүхэд худалдан авах боломжийг хаасан ямар зохицуултууд орж ирж байгаа вэ? Зөвхөн насан туршсан хүн тамхиг хэрэглэх ямар боломжийг энэ хуулиар олгож байгаа вэ гэсэн нэгдүгээр асуулт байна. Хоёрдугаарт нь янжуур тамхины гол үйлдвэрүүд бол яг манай хөршүүдэд Казахстан, Оросын холбооны улсуудад байгаа. Хэрвээ энэ одоо энэ хуулийнхаа төслөөр орж ирж байгаа энэ үнийн дүнгээрээ татвар ногдох юм бол Евроазийн эдийн засгийн холбоотой хийсэн хэлэлцээрийн үр дүнд тодорхой өнгөлтүүд идэх болно. Эдгээр Казахстан болон Оросын холбооны улсад байгаа үйлдвэрүүд Монголд хэрвээ бүтээгдэхүүнээ нийлүүлвэл тэгвэл янжуур тамхины үнэнд яаж нөлөөлөх вэ? Гэсэн хоёр дахь асуулт байна. За гурав дахь асуулт нь гэвэл хэрвээ электрон тамхи болон янжуур тамхины үнэнд эрс ялгаа гараад янжуур тамхины үнэн бага болчих юм бол буцаад янжуур тамхины хэрэглээ өсөх ийм магадлал байгаа юу гэсэн ийм гурван асуулт байна.
Од сүрэнгийн номын шим гişүү хариулна. За Батбаяр гишүүний асуултанд хариулъя. Та бидний хамт бас ажиллаж исэн одоо хуулийн хэрэгжтэй танилцаад электрон тамхины зохицуултыг хийх ажлын хэсэг байсан. Тэгээд энэ хүрээнд бас ажлын хэсгээ өргөтгөж бас энэ хуулийг өргөн барьсан байгаа. Гэтэ бид нар яг хөө энэ хуулийн хэрэгжилтэй танилцах үе зөвхөн электрон тамхины асуудалч биш бас янжуур тамхины ч асуудал байгаа юм байна гэдэг асуудалтай байсан учраас энэ зохицуултуудыг бүгдээр нь ижил тэгш байлгая гэдэг үдэл санаагаар бол хуулиа өргөн барьсан байгаа. За таны асуусан энэ 21 нас хүрээгүй хүүхдэд тэгвэл одоо яах зохицуулт орж ирсэн бэ гэдэг байна. Ер нь манай Монгол улс за бусад улсад бол 18, 21 гэдэг янз бүрийн настай энэ хүмүүст бол архи тамхи зарахгүй гэдэг ийм заалт байдаг. Улс орн бүрний хэрэгжилт бас янз бүр байд юм байна. Та одоо бид бүгдийн үеийнхэн бүгд л мэддэг. Ахлах ангид ороод томоогүй тий эсвэл ингээ гоё ах нарыг хараад кул харагддаг ч юм уу. Одоо бусдаасаа үлгэр дуурайл авдаг ч юм уу. Бүгд л ерөнхийдөө нэг ахлах ангиасаа татаж үзээл янз бүрийн байдлаар аваад явдаг. Энэ альч усад байдаг юм байлээ. Энэ бол ерөөсөө нөгөө байх ёстой моралын заалт буюу хэрэгжилтийг хамгийн сайн хангахын төлөө чармаах ёстой заалт юм билээ. Тэгээ бид бол яг таны хэлж байгаа үнэн энэ электрон тамхины үнэхээр одоо зохицуултгүй байсны хор уршгаар тархалт нь үнэхээр ихсэн. Тэгэхээр яг таны хэлж байгаа яг утаа тамхитай адилхан дотор орчин татхаа болий. Төрийн ордонд арга хэмжээнд ороод хэвнэг татж байгаа байдлыг болиулъя. Цэг дээр нь татдаг болий. Зар сурталчилгааг ийм ирээд зэргүүгээр интернетээр болон онлайнаар хийхэ болий. Тусгай зөвшөөрөлтөд оруулж ирдэг болий. Тусгай зөвшөөрөлтөд энгийн зөвшөөрөлтөд зардаг болий гэдэг энэ бүх зохицуулт байна. Энэ хуулийн төсөлд бол орж ирсэн байгаа. За бидний бас энэ 21 наснд хүрээгүй хүүхдэд одоо зарах юм бол ямар байдлаар энийг хөшүүрэг хийж болох вэ гэдэг дээр манай цагдаагийн газраас ч гэсэн саналуудаа хэлээд 21 наст хүрээгүй ер нь бол энэ тусгай зөвшөөрөлтөд газруучин бүгд камертай байх хэрэгтэй. Тэгээ үнэхээр 21 наст хүрээгүй хүүхдэд зарсан байх юм бол энэ борлуулах энгийн зөвшөөрлийг цуслах хүртэл санкцтай болгоё гэдгийг зөрчлийн тухай хуулийн дээр бас тусгаж энэ дагалдах хуулийн дээр бол орж ирж байгаа. За хоёр дахь асуудал бол Евразийн хилцээртэй холбоотой асуудал байна. Энийг одоо түрүү жил энэ хавар орж ирэхэд нь бол би бүхэл байнгын хорондоор энийг анхааруулж болохгүй зүйл шүү гэдгийг анхааруулж гисэн. Аргаа ядаад хэвлийн хурал хүртэл хийсэн. Тэгээ удахгүй бас энэ хилцээр ямар байдлаар засгийн газраас улсын хуралд орж ирэх байх. Сойрхон батлах бол улсын хурал дээр хийгдэх ёстой процесс. Энэ асуудлыг хаана бүгдээрээ ойлгож байгаа байх гэж бодож байна. Энэ 30% гайлын албан татварыг байхгүй байх асуудлыг юугаар нөхөж яаж зөв болгож орж ирэх юм бэ гэдэг дээр маа засгийн газар бол ажиллаж байгаа гэх гэж би итгэж байна. Тэгээ тэрнийхээ дагуу ч гэсэн орж ирэхэд нь бол харна. Манай ажлын хэсгийн ер нь бид бүхний зарчмын байр суурь бол тамхи ийм хямдхан байж болохгүй. Гайлын албан татварыг тэглэх бол байж болохгүй зүйл. Тэгэхээр энийг дүүцүүлэхүүц л одоо зохицуултуудыг бид хийх ёстой. Одоогоор бол сойрхон батлагдаагүй. Бидэрт байгаа хууль эрхцэн орчинд бол бид бүхэл төрлийн одоо тамхи маань татвартай авах ёстой л гэсэн энэ зорилгоор. За энэ Евразийн чөлөөт худалдааны хилцээр бол ган төмөр сайдын үеэс бас хилцэгж эхлээд за миний үед гарын үсэг зурагдсан. Тэгэхээр Евразийн чөлөөт худалдааны хилцээр бол бараа бүтээгдэхүүнийхээ жагсаалтыг гаргаад нөгөө гайлын худалдааны тарифыг заримыг нь буулгаж байгаа, заримыг тэглэж байгаа. Тэгтээ харилцсан. Нэгсэндээ уул уурхайн бус экспортоо бид нэмэгдүүлэх зорилтыг одоо барьж ажиллаж байгаа. Ингээд хамгийн сүүлд гэрээнд гарын үсэг зурхаас өмнө одоо ялангуяа энэ гишүүдийн сав тавиад байсан тамхитай холбоотой асуудал дээр за хэрвээ энэ тэглэгдсэн тохиолдолд нөгөө тариф нь буурсан тохиолдолд бол бид онцгойгоо нэмэгдүүлэх нь манай дотоодын асуудал юм а гэдэг зөвшөөрлийг авсан. Тэгэхээр бид онцгой татвараа нэмнэ. Ингээд харилцаа ашигтай байдлаар хийгээд явна. Тэр үүн дээр бол нэг тийм санаа зовнууд байгаа юм байхгүй. Евразийн чөлөөт худалдааны хилцээрт гарын үсэг зурх гэж үеийн засгийн газар хичээж ажилласан юм билээ. Энэ уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр. За ингээд олон засгийн газрын үед дамж байгаад зурагдсан манай парламент баталсны дараа Евразийн 5 парламент баталж иж эцлэх ёстой ийм хэлцээр. Тэгэхээр бид нар бас хоёр их гүрний дунд оршиж байна. Дээрээс нь бид нар реэкспорт хийх бололцоо байна гэдэг агуулгаар нь харсан. Манайхаар дамжуулаад реэкспорт хийх буюу Евразийн зах зээл рүү одоо барууны бусад орнууд Монгол бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд гаргах энэ нөхцлүүдийг одоо бий болгоё гэдэг юм томоохон алсын хараатай юм аа. Тийм учраас энэ тамхитай холбоотой асуудал дээр санаа зовнох зүйл байхгүй. Онцгой нэмээд явж болно.
Энийг бид эрхээ авсан. Энийг засгийн газар энэ эрхээ авсан учраас их хурл танилцуулаад ингээ онцгойг нэмээ явахад бол болно. Энэ өдрийн энэ орж иж байгаа хууль шиг эрүүл мэндийн одоо санд тэр одоо онцгой нэмсэн бол тэр нэмсэн төлбөр хураамжийг нь хуримтлал болгоод түүнийгээ юун захиран зарцуулах уу гэдэг байдлаар бас хандаа явах болцоотой гэж ингэж үзэж байгаа. За зол жаргал гишүүн хуулийн төс санаачлагчийн хувьд хариулна. Мөн үү? За би хэлээд бас 68-ыг хариулж болно. Батбаяр гишүүнээ энэ цахилгаан шинэ төрлийн тамхиг хэн яаж хаан татах вэ гэдэг асуултан дээр нэмж мэдээлэл хуваалцъя. Түрүүн бас нэлээд асуултан дээр гараад ирсэн судалгаа нь ямар байгаа юм бэ гэд. Тэгэхээр дөрвөн хүүхдийн нэг нь веб татж гэдэг нь бол айгүй тодорхой судалгаа. Өнөө өглөө би бараг 100-аад хүүхдтэй уулзсан 10 жилийн ахлах ангийн хүүхдүүдтэй. Тэгээд зүгээр амын яриагаар бол хамгийн бага хэлж байгаа нь 3 хүүхдийн нэг, их хэлж байгаа нь бол тална. Тэгээд бодит байдал дээр бол маш их тархаж байгаа. Тэгэхээр энд нэг ийм зүйл байгаа юм. Хувь хүн лагаа идэн үү, луугангаа идэн үү өөрийнх нь хэрэг. Нөгөө талдаа масс нөлөөлж байгаа зориудаар хэрэглээр оруулж байгаа ялангуяа бие дааж шийдвэр гарах чадваргүй нас нүрэг хүүхдүүдийн хувьд. Эцэг ганцхан минут үлээ. За нэмэлт 1 минут зол жаргал гишүүнд өгье. За тэгэхээр хүний эрхийн асуудал нэг тусдаа масс нийгэмд нөлөөж байгаа статистик тоон дээр дүн шинжилгээ хийх нөгөө тусдаа асуудал. Тэгэхээр зэрэг ялангуяа энэ өсвөр үеийнхнийг энэ тамхинаас холдуулах нь бол бүр тулцсан асуудал болцсон гэдэг нь бол үнэн юм. Одоо бидний жоохон байх би бол анхны тамхиа 7 настайдаа татчихсан. Өдөөний хүүхдүүд бол аавын цээж гэдэг шүү дээ. Мал амтны бааснаас өксүүлээд 9 жороо юм татдаг. Одоо ийм гоё амттай үнэртэй чихэртэй юм чинь ингээд гоё кул харагдах гад лаг харагдах гад татаад байгаа нь үнэн байхгүй юу? Тэгэхээр энэ хүний нэг тамхи татах эрхийг нь хаагаад байгаа юм байхгүй. Зүгээр зориудаар маркетингийн хэрэгсэл байдлаар өсвөр үеийнхнэр оруулж байгаагаар хязгаарлах нь зайлшгүй. Харин татварын хувьд тамхиудаа машин дөрөнтэй болоод ингэх юм бол далд зах зээлийн тэр гэдэг нь бас болгоомжлол зүйтэй асуудал. Энийг бол ажлын хэсгээр ярьж тохирох хэрэгтэй гэж бодож байна. За Далаанбаатар гишүүн тодруулна. Тийм ээ, яг түрүүн цагдаагийн газрын дарагч гэсэн бас ярьж исэн. Энэ нөгөө 500 метртэй холбоотой хуулийн заалт маань хэрэгжихгүй байгаа. Тийм учраас энэ хуулиараа шийдэх ёстой асуудал маань хаан татаж болох уу, хэн татаж болох уу, хэн худалдаж авч болох вэ гэдэг асуудлыг шийдэх ёстой байсан гэж хараад байгаа байхгүй. Тэр утгаараа энэ хүний оролцоог нь басгач, лангуун доорн зардгаа болиулчих. Тэр дэлгүүр дотор нь вендинг машин байг өөрийнхөө картаараа бид нар ч одоо нуцаа хүртэл хүн нээж болдгоо шүү дээ. Яг тэр шиг энэ технологийн туршилт, технологийн энэ хөгжлийг энэ ашиглаад зөвхөн насанд хүрсэн хүн худалдаа авалт хийж болдог. Энэ технологиг энэ хуулийн төсөлд нь суулгаад өгөөч гэдэг байдлаар л яриад байгаа, санал оруулаад байгаа. Тэгээ энэ утгаараа ахаад энэ саналаа бол ахаад оруулах гэж үзнэ. За Батбаяр гишүүнд нэмэлт 1 минут. Тэгэхээр одоо болж байгаа гол маш хамгийн гол ач холбогдолтой зүйл нь хэн худалдаа авах, хаана хэрэглэх вэ гэдэг нь чухал байгаа учраас энэ асуудлыг энэ хуулийн төслөөр шийдэж чадаагүй гэсэн үзэлт бодолтой байгаа учраас ажлын хэсэгт ороод одоо өөрийнхөө энэ саналыг тусгуулах талаар ажиллах одоо хүсэлтэй байна. Тэгэхээр ажлын хэсэг байгуул. Хэрвээ энэ хуулийг одоо хилцхэн зүйтэйгээд орлогын дэмжээд ажлын хэсэг байгуулах юм бол намайг энэ ажлын хэсэгт оруулж өгнө үү гэсэн энэ хүсэлтэй хад байсаар хэл. За баярлалаа. Өнөөдрийн энэ чуулган бол их ажил хэрэг чуулган болж ш. Олон ургалж үзлээ, уралдуулж. Номин Жимэг гишүүн нэмэлт хариулт өгнө. Асуулт за нэмэлт 1 минут өгчөө. Номин Жимэг гишүүн. За нэмэлт тайлбар өгчээ. Хаана хүнд зарахгүй асуудал бол хуулиар маань зохицуулсан байгаа. Би бас тэрийг түрүүн тодорхойлсон баг. Зүгээр эвгүй юм байл л дээ, хүүхдүүд угаасаа томоогүй. Бид нар фокус группийн судалгаа дээр хийж үзсэн. Ер нь баг ингээд нэг юм бие хүн болсон, тэрийгээ эсэргүүцэх гэж албаар одоо багшийн хажууд ардаа ангийнхаа ард суугаад татдаг ч гэдэм үү те. Эсвэл баг дэлгүүрт очоод хуурамч Монголиагийн ID үзүүлж агаад
тамхи авчаад хүү намайг харж гин үү, намайг 21-тэйгээ итгээ тамхи өчлөө штэ гэдэг тийм юмнууд бол гарч байгаа. Тусгаарч шууралтай газраас. Энэ бол угаасаа хаач байдаг газар. Гэтэ бид нар энийг мэдээж байхгүй болгохын төлөө явна. Вендинг машин буюу автомат машинаар зарах асуудал бол одоогийн хуулиар хориотой байгаа. Энэ би танд хэлсэн судалгааны хувьд бол үнэхээр үр дүнгүй хүүхдүүдэд далд зах зээл, дундын middleman үүсгэх гэд манай судлаачид бас хэлчих байхаа. Ийм үр дагавар гардаг юм байлээ шүү гэдгийг би бол байр сууриа илэрхийлж байна. За парламент бол олон ургалж үзлээ уралдуулдаг ийм танхим байна. Тийм учраас гишүүд бие биенийхээ саналыг хүндэтгтэй хүлээж авна. Энэ одоо бас энэ ажлын хэсэгт орсон хүмүүс ч гэсэн анхаарах хэрэгтэй. За Батбаярын Жаргалан гишүү. За тамхины хяналтын тухай хууль бол тамхиталтын хувь хэмжээг бууруулах, нийгмийн эрүүл мэндийн бодлогын маш чухал салшгүй хэсэг гэж үзэж байгаа. За тэгээ сүүлийн жилүүдэд бол энэ хүүхдүүд өсвөр насныхны дунд тамхиталт нэмэгдэж байгаа. Ялангуяа энэ шинэ төрлийн электрон тамхины хэрэглээ маш ихээр нэмэгдэж байгаа гэсэн зүйл бол яригддаг. За хууль санаачлагчдын танилцуулган дээр бол энэ насан туршаагүй хүүхдүүдийн 4/1 нь ямар нэгэн төрлийн тамхин бүтээгдэхүүн хэрэглэж гин гэсэн тоо баримтууд бол дурдгдсан байна. За тэгээ энэ бол маш их санаа зовоож байгаа ийм асуудал байгаамаа. Тэгэхээр энэ дээр бас нэг асуулт байна. Тэр нь юу вэ гэхлээр манай мэрэгжлийн байгууллагууд өөрсдөө бас ийм тодорхой өндөр сампл дээр хийсэн энэ тамхиталтай холбоотой ямар сегментийн бүлэг хүмүүс тамхинд илүү ихээр орж ийн, цаашид юу н орох эрсдэлтэй байна. Хүүхдүүдийн дунд одоо энэ ямар арга замаар тархаж ийн. Ер нь энэ хэрэглэгчийн зан төлөвтэй холбоотой ийм далайцтай судалгаа хийж байгаа туршлага байна уу? Ер нь энэ одоо судалгаа хийх энэ зан төлөвийг судлах асуудлыг хэн хариуцах вэ? Ер нь цаашдаа одоо бид нар өөрсдөө ийм маш их хэмжээний дата мэдээлэлтэй болохгүй бол ер нь нийгмийн эрүүл мэндийн бодлого тодорхойлох түвшинд манайд яг ийм дотоодын судалгаанууд маш их хомс байгаад байна. Тэгээ бид нар дандаа эсвэл нэг ийм олон улсын судалгаанууд тэр нь Монгол дахь самплын харьцангуй бага. Аль эсвэл одоо яг нөгөө нэг өөрт тохиолдсон одоо хөгтөө явдал гэдэг шиг тийм ээ эргэн тойрныхныхоо нөхцөл байдлын хувьд яриад ах шиг байна. Тэгэхээр ийм датанд суурилсан одоо судалгаа шинжилгээнд суурилсан бодлого гаргахыг гэх юм бол бид нар бас ийм судалгаанд бас санхүүжилт гаргах ёстой. Тодорхой байгууллагуудыг бол одоо үүнд бас чиглүүлэх ёстой гэж харж байна. За мэдээж нийгмийн эрүүл мэндийн бодлогын хүрээнд энэ тамхиталтыг бууруулахтай холбоотой бодлогын бас олон арга хэрэгслүүд байна. За одоо энэ хүртээмжийн асуудлыг хүмүүс ярьж байна. Аль болох одоо яаж энэ одоо хүртээмжийг бууруулах уу? Ялангуяа хүүхэд өсвөр насныхнаас хол байлгахгүй гэдэг асуудал яригдж байна. За татврын асуудал бол одоо зайлшгүй бас одоо эдийн засгийн хөшүүрэгтэй холбоотой чухал асуудал. За тэгэхээр нэгэн татврын асуудал яригдсан учраас бас тодорхой хэдэн тоо баримт асууя гэж бодож байна. Ер нь энэ тамхины зах зээлийн багтаамж нь одоо яг хэдэн төгрөгтэй тэнцдэг юм бэ? Одоо яг ямар зах зээлийн талаар бид ярьж байгаа вэ? За одоо яг энэ тамхины татварт хэдэн төгрөг төвлөрдөг вэ улсын төсөвт? За 2026 онд энэ татвар нэмэгдүүлснээр нэмэлтээр хэдэн төгрөг төвлөрөх юм бэ гэсэн ямар тооцоонууд байгаа вэ? Яг энэ дээр тодорхой тоонууд хэлж өгнө үү? За энэ тамхины импорт бол ийм тусгай зөвшөөрлөөр олгогддог гэж ойлгож байгаа. Тамхи импортлох тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тоо хэд байдаг вэ? За эдгээрээс яг ийм одоо хэмжээгээр зах зээл дээр давмгай байдлаар тамхи импортлогдож байгаа аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг бас хэлж өгнө үү? Тамхины импортлогчд бол одоо тодорхой бас үүрэг хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ тамхины импортлогчдын мэдээлэл за тэдгээрийн одоо зах зээлд эзлэх хувь хэмжээний мэдээлэл бас нээлттэй байх ёстой гэж үзэж байгаа. За тэгэхээр энэ талаар хууль туссан бөгөөд одоо хууль санаачлагчийн судалгаанд ямар мэдээллүүд туссан бэ? За эрүүл мэндийг дэмжих сан гэд нэг юм сан ороод ирж байгаа. За энэ сангийн зарцуулалт бол одоо бас анхаарал татж байна. Сангийн зарцуулалтын дээр бол одоо жишээлх юм бол спорт цогцлбор баримч гэнэ одоо ингээд ер нь бол бас улсын төсвөөр хийгдэх ёстой зүйлүүд тусгагдсан харагдаж байгаа. За энэнийхээ бас үндслийг тайлбарлаж өгнө үү? За мөн одоо эрүүл мэндийн даатгалын сангаас тамхины хамаарлаас гарах асуудал. За Одсөрөнгийн Номжимэг шүү хариулна. За
За жаргалан гишүүнд баярлалаа. Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах асуудал бол нам харгалзахгүй нийгмийн суурь асуудал гэдэг байр сууриас хандж байгаа талархаж байна. Энэ ч бас байр сууриас бүх намын төлөөлөл оролцсон 78 гишүүн энэ хуульд бас санал нэгдсэн байхаа гэж бодож байна. За жаргалан гишүүний асуусан одоо наривчилсан судалгаануудын талаар манай эрүүл мэндийн байгууллагын хариулах байх. За миний хувьд байгаа мэдээлэлээр энэ импортын зах зээлийн хувьд ямар зах зээл байна гэдэг чинь. Бид нар бол нийтдээ бол нэг 17 тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаа юм байна. Хүнс хүтээ аж ахуйн яамнаас тусгай зөвшөөрлийг өгдөг. Энэ дээр ч бас жоохон гажуудалтай юм байлээ ер нь. Худалдааны асуудал эрхэлсэн одоо байгууллага уг нь тусгай зөвшөөрлийг өгөх ёстой. Гэтэл одоогийн засгийн газрын бүтцээр худалдааны асуудал эрхэлсэн сайд маань яамгүй портфолио сайд. Тэгээ засгийн газрын тогтоолоороо хүнс хүтээ аж ахуйн яамнаас одоо энэ тусгай зөвшөөрлийг өгдөг. Тэгээ нөгөө хүнс биш хүтээ аж ахуйч биш одоо тийм бүтээгдэхүүнийг ер нь бас цаашид бид нар яаж хяналтаа тавих үүднээс байх уу төрийн байгууллагууд маань одоо импортлж байгаа бол тэрнийхээ хяналтыг тавьдаг энэ бүтцийг яах вэ гэдэг дээр сайн харах л ёстой гэсэн бас байр суурьтай байгаа. За 2024 оны гайлын ерөнхий газрын мэдээлэлээр бол ерөнхийдөө нэг нийтдээ 90 сая долларын мэдүүлсэн үнэн шүү дээ тий 90 сая долларын ийм бүтээгдэхүүн Монгол улсад орж ирсэн байлээ. 3.5 тэрбум ширхэг янжуур тамхи, 8.2 сая ширхэг электрон тамхи. Тэгээ энэ дээр гайл дээр мэдүүлж байгаа үнийн дүн зах зээл дээр одоо зарагдж байгаа бүтээгдэхүүнийг харахаар ер нь бол нэлээд одоо 100% ашигын маржин тавьж явдаг бүтээгдэхүүн байлээ. Тэгэхээр нийтдээ нэг 700 тэрбум төгрөгийн зах зээл бол байна гэж харж байгаа. Нэлээд их зах зээл. Тэгээ энэ маань өөрөө энэ тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тоон олон юм шиг боловч яг үндэ зах зээл нь бол олигопол зах зээл үүссэн. За янжуур тамхин дээр бол зах зээлийн 90%-ийг бол 2 аж ахуй нэгжил эзэлж байна. Энэ нь Voltam гэдэг компани байна. Импортлогчийн хувьд Japan Tobacco гэдэг одоо брэндүүдийг оруулж ирдэг. Нөгөөх нь Алтан гадас гэдэг Солонгосын KTNG гэдэг компани тамхинуудыг оруулж ирдэг. Энэ хоёр компани маань янжуурынхаа зах зээлийн 90%-ийг эзэлж байгаа. За электрон тамхин дээр болвол энэ зах зээлийн 75%-ийг Electronic Gadget гэдэг компани дангаараа эзэмшдэг. Энэ өөрөө түрүүний хэлсэн Хятадын Шинжээн дэх одоо энэ 10 компаниас одоо электрон тамхиг оруулж ирдэг компани байгаа. Тэгэхээр ер нь бол маш их юм төвлөрсөн зах зээл төгс бус өрсөлдөөнтэй олигопол зах зээл бол үүссэн байгаа. Одоо ийм ч учраас зах зээлийн өөрсдийнхөө хуваагдал нэгдлийг те өгсөн хувилдаж одоо хамгаалж яадаг учраас тамхины хуулийн дээр бол нэлээд нөлөө үзүүлэх гэж оролддог ийм бүлэг хүмүүс байгаа гэж харж байгаа. За эрүүл мэндийн дэмжих сантай холбоотой асуудал бас яг хэрэгжилтийг нь харахаар учир дутагдaltaй юм нэлээд байгаа. Тэгэхээр энэ дээр бол хилцүүлгийн явцад гишүүдийнхээ саналыг аваад яаж сайжруулах уу гэдэг дээр тусгаад явна. Таник ч бас ажлын хэсэгт орж ажилласаа гэсэн ийм хүсэл. За 3 дугаар микрофон дээр ажлын хэсгээс нэмж хариулъя. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Боттөр байна. За дотоодын судлаачдын судалгаа бол хангалттай байгаа. Тухайлбал STEPS буюу халдварт бус өвчин, осол гэмтлийн эрсдэл хүчин зүйлийн судалгааг бид бүхэн 5 жилийн зайтай хийдэг. За Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бусад одоо нэгдсэн үндэсний байгууллагуудтай хамтарч олон одоо судалгаанууд хийдгийн бас нэг жишээ нь бол сургуульд суурилсан одоо ийм эрүүл мэндийн судалгаанууд хийгдсэн. За сүүлийн үед бол ерөнхийлөгчийн томгийн газрын зүгээс Эрүүл Монгол хөтөлбөрийн хүрээнд бас судлаач нар энэ судалгаануудыг хийсэн. За ялангуяа эдгээр судалгаанууд бол хүүхдүүд рүү чиглэсэн тэр одоо яриад байгаа 4 хүүхдийн нэг тутам нь цахилгаан тамхи хэрэгэлсэн гэдэг энэ үр дүнгууд бол эдгээр одоо судалгаануудаас гарсан ийм үр дүн юм аа. За ихэнх гишүүд маань бас энэ янжуур тамхины хэрэглээ эргээд одоо За нэмэлт 1 минут. 3 дугаар микрофон. Хэрэглээ өсөх юм биш үү гэдэг одоо ийм асуудлуудыг тавьж байна. Тэгэхээр бид нар өнөөдөр цахилгаан тамхинд янжуур тамхинаас гараад цахилгаан тамхи руу шилжиж байгаа энийг бид нар тамхинаас гарч ийн гэж андуурч яриад байгаа. Энийн нотлохоо нь маш олон нотлохоонууд байгаа. Хамгийн энгийн жишээ бол импортын бараан дээр янжуур тамхиныг хэрэглээ нэмэгдэж импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүн нэмэгдэж байгаа. Вебных бол бүр одоо огцом нэмэгдэж байгаа. 430 мянган веб саяхан 4-5 жилийн өмнө оруулж ирдэг байсан бол одоо 8 сая гарan одоо вебийг одоо оруулж ирдэг. Тэгэхээр энэ бол ерөөсөө тамхинаас гаргаж байгаа юм одоо хэрэглээ биш юм аа. За дэмжих сантай холбоотой асуудал дээр бол 2025 онд энэ дэмжих сангийн
төсөв бол татагдсан. За 2024 он дээр бол нийт одоо яг эрүүл мэндийн нийгмийн эрүүл мэндийн чиглэлээ бол 500 сая төгрөгийг зарцуулж эдгээр одоо төсөл хөтөлбөрүүдэд бас тодорхой хэмжээгээр зарцуулсан. За жаргалан гишүүн тодруулах уу? Батбаярын жаргалан гишүүн тодруулна. За ажлын хэсэгт баярлалаа. Тэгэхээр сая дурдгдсан судалгаануудыг бас надад ирүүлвэл сайн байна. За энэ татврын хувь хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотой асуултанд бол ингээд хилцүүлгийн явцад бас мэдээлэл аваад яг энэ татврын бодлогын загвар дизайн бол бас их наривчлалтай эдрээтэй асуудал байдаг. Тэгэхээр одоо хэдэн хувиар татврыг нэмэгдүүлэх юм бол хэрэглээ хэдэн хувиар буурах вэ гэдэг юм одоо гих мэдчлэн асуудлуудыг бас ярилцах хэрэгтэй гэж бодож байна. За энэ эрүүл мэндийг дэмжих сангийн асуудлыг ч гэсэндээ бид нар бас илүү наривчлсан байдлаар хариулт зохистой гэж харж байна. За тэр эрүүл мэндийн даатгалын сангаас тамхины хамаарлаас гаргах үйлчлэгийг санхүүжүүлнэ гэдэг бол бас өрөөсгөл санагдж байна. Яагаад вэ гэхээр эрүүл мэндийн даатгалын сан тэртетэрнгөө маш их хацаалттай ажиллаж байгаа. Тэгэхээр одоо ингээд энэ муу хор зуршилтай холбоотой асуудлыг сангаас гаргуулна гэдэг бол бас өөр. Магадгүй энэ эрүүл мэндийг дэмжих сангаас ч гэдэг юм одоо энэ дээр бас нэг загвар дизайны хувьд ч гэсэн дээрээ өөр байвал зүгээр гэж харж байна. За баярлалаа. За гишүүд асуулт асууж хариулт авч дууслаа. За хууль тогтоолын төслүүдээс байнгын орооноос гаргасан санал дүгнэлтийг дэмжсэн эсрэг байр суурьтай намын бүлгийг төлөөлж бүлэг тариалаагүй гишүүдээс мөн урьдчилан ирүүлсэн нэрсийн дагуу дэмжсэн дэмжээгүй байр суурь илэрхийлж үг хэлнэ. За нэрс ирүүлсэн байна. За үг хэлнэ. Үлцгийн үгийн шижир гишүү үг хэлнэ. За шижир гишүү эндэрт өрөх юм байна шүү. За шижир гишүү 2 дугаар микрофон дээрээс үг хэлнэ. За микрофоныг эндэрт ирэхээр насаая. За өдрийн мэнд энэ хуулийг бол дэмжиж байгаа. Сая бас нэлээд хэдэн гишүүдийн хувьд бол татврын хууль маягтай юмнууд яригдж байна. Энэ бол татврын тухай хууль биш. Энэ хууль бол тамхины хяналтын тухай, тамхины хэрэглээний тухай, тамхины дам хэрэглээний тухай, түүнээс нийгэмд үүсэх хор хуршлыг зохицуулах тухай ийм хууль юм байна. Өмнөх манай Эрдэнэчим гишүүн бол маш сайн хууль санаачилсан. Энэ хуулийг одоо тодорхой цаг хугацааны хүрээнд нийгэмд үүсэж байгаа нөхцөл байдал хүрээнд өөрчлөх заалшгүй шаардлага үүсэж байгаа. Өмнөх хууль дээр бол ерөөсөө тамхи гэдэг бол ганцхан залттай байхгүй. Тамхин бүтээгдэхүүн гэдэг нь ингээд үнэрлэх, жажлах зорилгоор ингээд тамхины төрлийн бүтэн одоо навчаар хийсэн гэдэг. Одоо энэ дээр чинь шинээр үүсэж байгаа цахилгаан тамхиг, халаагуур тамхиг, одоо чингэнээр ууршуулан татж байгаа тамхиг, түнтэй адилж байгаа электрон тамхи гэх мэтийг хуулийн зохицуулт болгож оруулж байгаа маа. Энийг хуулийнхан тэр одоо яг томьёолж байгаа эдемийг та нар сайн хараачаа гэж бас хэлмээр байна. Хоёрдугаар тамхинаас хамаарч жил бүр 4300 хүн нас орж ийн бол маш том тоо. Энэ бол аимшигтай том тоо. Гуравдугаар сая мөнх сайхан сайд гишүүн бас хэлж байна. Тамхи татхнаас 3 насаар залуулж байна гэдэг. Энэ дахиад цаашаа залуужнаа. Хэрвээ энэ байдал өөрчлөгдөхгүй бол яагаад вэ гэхээр одоо өнгөрсөн он зөвхөн би та нарт гайлын эдийн мэдээлэл авснаа хэлж өгье. 2024 онд 3.1 тэрбум янзур шавь тамхи 59 сая доллараар Монгол улсад орж ирсэн, импортлогдсон. Энэ жил 3.5 тэрбум ширхэг тамхи 66 сая доллараас нэмэгдсэн. Энэ тоо дахиад нэмэгдэнэ. Энэ зохицуулт хийгдэхгүй бол 8.2 сая электрон тамхи болсон. 21.2 сая доллараар. Бусад төрлийн тамхи нь 18.9 сая доллар, ингээд нийтдээ 100 сая долларын зах зээл дээрээс хинч ашиг сонирхлын зөрчлийг харж үлдэнэ. Тийм учраас улсын хурл энэ тамхины үйлдвэрийг хэлцэгсээр шийдэж цааш явах хэрэгтэй. Зарчмын зөрүүтэй асуудлууд бол ажлын хэсгээр гараад өөрчлөх хэрэгтэй. Энэ саналууч бүгд нээлттэй шүү дээ. Та нар боддоо 100 сая долларын зах зээл дээрээс хэн зүгээр энэ зах зээл дээрээс тодорхой юмны эрх ашигыг хөндөөлөхийг хүсэх юм бэ? Эрх ашиг нь хөндөгдөд байгаа учраас тал бүрийн лоббинд яваад байгаа байхгүй юу? Зарим төрлийн тамхи 6.8 буюу 689% импорт нэмэгдсэн байна. Сайн манай золжгоол шүү хэлж хүүхдүүдийн хэрэглээг ярьж байна гэдэг. Та нар өөрсдөө хүүхдүүдэд ирээдүйд тамхи татдаг болохыг хүсэх үү? Энэ хамгийн ихний асуулт. Та нар ирээдүйд хүүхдүүдэд тамхи татдаг болохыг хүсэх үү? Тэр үүднээс хандаж та хэд маань энэ хууль тандараа гэж хэлээ. За бас дээр нь дахиад уран бүтээлч тандаж нэг уриалга гаргамаар байна.
Өөрсдийн хийж уран сайхны кино, клип, аливаа арга хэмжээнд тамхитай холбоотой дүрслэг, тамхитай холбоотой зураг авалтыг бууруулаач, бүр чаддгүй юм байна. Бүр бууруулсан. Тэгээд ер нь тамхи 5 насыг хорооно, арх 10 насыг хорооно гэж үг байдаг. Энэ бол монголчуудын уламжлалт зүрэг. Тийм учраас бид нар энэ бүх зүйлүүдийг бодоод энэ хуулийг хэлцгэсийг шийдээд яваарсаа гэж одоо их хурлын гишүүдээс хүсье. Бид нар магадгүй өнөөдөр энэ танхимд хүчний хүүхдүүд орж исэн бүгдээр харсан. Энэ хүүхдүүдийн ирээдүйн асуудлыг тодорхой хэмжээр зохицуулах юм хуулийн зохицуулттай л хууль. Тэрийг л зохицуулах гэдэг. 3 насаар хүүхд тамхи татдаг хүний нас богиносноо гэдэг чинь дараагийн судалгаар 4 болвол яах? 5 болвол яах? Хэрэглээ чинь жил бүр ингэ өсөд шүү дээ. Жилд 10 сая доллар тэр бүм сая ширэхээр. Тэгэхээр үүнийг одооноос ингээд зохицуулт хийхгүй бол бид нэргсэн хон хашгирах ихчээр нийгмийн эрүүл мэндийн сан чин эмнэлгүүд чин тамхинаас шалтгаалсан үйлчлэлөө дийлэхгүй болох юм нөхцөл байдал хүрсний дараа бид нар асуудлыг ярьж болохгүй шүү гэдгийг хэлэх гэсэн. Баатар Жовын мөнх соёл гişүү. За 2 дугаар энэ дээр. Манай намын чим гişийн зогсох юм нэг. За би өөрөө ажлын хэсэгт анханаас нь орж ажилласан гишүүний хувьд бас үг хэлэх зүйтэй юм болов уу гэд гараад ирлээ. Намын гишүүн бид анх ажлын хэсэг үүсгэхэд нэг 6-7 гишүүд уг нь байсан. Сүүлдээ хоёлоо болоо дуусах шиг боллоо. Тэгээд ямар ч хэлсэн өнөөдрийн байдлаар 78 гишүүд өргөн барьж байна. Тэгэхээр энэ электрон тамхитай тэмцэх одоо энэ хууль эрх зүйн асуудал яагаад үүссэн бэ гэдэгтэй холбоод үгээ эхлэе гэж бодож байна. Хамгийн гол нь бид нар ирээдүйн хойч үе үр хүүхдүүдэд хамгаалах гэдэг. Ердөө л энэ. Өөрөөр хэлэх юм бол манай охин жишээлбэл одоо 17 настай аль одоо 3-4 жилийн өмнө сургуулийнхаа 0-д ороход ангийнх нь юм уу нөгөө ангийн хүүхдүүд бас вейпинг хийгээ зогсож яхахыг хараад санаа нь зовоод гэртээ ирээд ээжтэй хэлж ийсэн. За тэр үед бол бодогдсон асуудал юу вэ гэхээр зарим эцэг эхчүүд үр хүүхдүүдэд хяналт тавьж чаддаг. Зарим нь одоо өдөр тутмынхаа ажил амьдралд ачаалагдаад үр хүүхдүүд нь юу хийж байгааг бас мэдэхгүй өнгөрөх нь элбэг байдаг. Электрон тамхи өөрөө янжуур тамхи шиг бас утаа гаргадгүй энтергээд олон шалтгаанаас хамаарат эцэг эхчүүд хүүхдээ тамхинд ороод байгааг мэддгүй ийм бас нэг шалтгаан байна. Тэр утгаараа ерөөсөө ийм энгийн одоо шалтгаанаас үүдээд энэ ажлын хэсэгт идэвхтэй ажилласан ээж хүн байгаамаа. За хоёрдугаарт нь түрүү манай гишүүд бас хэлж илээ штэ. Энэ тамхиг үйлдвэрлэж байгаа газрууд нь жишээлбэл Камбож улс өөрсдөө өөрийнхөө улсад зардггүй гэж байгаа байхгүй. Тэг яагаад? Эн чинь нэг юм илэрхийлээд байгаа юм биш үү? Өөрсдөө татахгүй мөртлөө үйлдвэрлээд идэг, гаргаад идэг. Эн чинь өөрөө бизнесийн ач холбогдолтой гэдгийг илэрхийлчихэд байна. За 3 дугаарт нь энэ ерөөсөө санаанаас зохиогоод нэг номин чимэг гишүүн тэргүүтээ хідэн гишүүд энэ асуудлыг аваад яваад байгаа биш. За дэлхийд даяар 82 улс энэ электрон тамхины хэрэглээг хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлээ зохицуулж байна. За өнөр амтыг нь тас хоригдсон 20 улс байна. Мөн одоо 40 гаруй улс бол энэ электрон тамхиг бүр улс их орондоо татахыг хоригдсан байгаад байна. Гэт ингээд тоо статистик дүнгуудээс харахаар бид нар энийг бас зохицуулахгүй бол цаашаа энэ хорц зуршил дайнжрахна гэсэн ийм асуудал байгаад байгаа. За тэгэд сайн үр дүн юу вэ гэхээр тухайн улсуудад энэ эрх зүйн орчныг бий болгосноороо энэ хэрэглээ тамхины вейпингийн хэрэглээ нь хамгийн багадаа 6%, хамгийн ихтэй 34% буурсан байна. За ингээд сайн жишээнүүд бас байна. За тэг хин эрүүл мэндэ хохироохыг бодох вэ? Бүгдээрээ бодъё. Хин эрүүл мэндэ хохироохыг бодох вэ? Янжуур тамхинаас гарахын тулд вейп хийж байгаа, вейпинг хийдэг гэж ярьж байгаа нь буруу. Анхнаасаа бид нар зохицуулаагүй учраас энэ вейпингийн хэрэглээг зуршил болгочлаа. Бидний алдаа, он жилүүдийг алдсан байна. Одоо нэгэнд мэдсэн юм чинь төгс биш маа гэхэд тодорхой хэмжээнд шийдийгээ зохицуулах гэж байна. За энэ олон гишүүдээс нөгөө талд нь одоо аргумент хэлж байгаа гишүүдийн зарим нь энэ үнийг ярьж, татрыг ярьж байна. Ямар ч улстай харьцуулахад хамгийн бага түвшинд байгаа шүү. Ямар ч улстай харьцуулахад за хоёрдугаар нэг шалтгаан огцом нэмэхгүй байгаа. Жигд нэмээд эцэстээ аль ч улсаас өндөр гарахааргүй байгаа.
За тэгээ бүгдээрээ томчуула боли сонголтоороо өөрсдөө хордуулж байгаа бол үр хүүхдүүдээ хорц зуршлаас хамгаалъя л гэж уриалж байна. Юуг нэг их бодоод байгаа. Зохицуулахтай харин зөвл зохицуулцгаая. Тал талаас нь нухацтай хандъя. Зохицуулах нь зөв гэдэг дээр хатуу байр суурьтай байна. За Даваагийн Цогтбаатар гишүүн үг хэлнэ. Эндэр дээр. За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За тэгээд энэ тамхины хяналтыг сайжруулахдаа холбогдуулж оруулж ирсэн энэ асуудлыг бол хуулийнхын хүрээнд дэмжиж байгаа. За тэгээд энэ ажлын хэсэгт бол бас баярлалаа гэдгийг илэрхийлж байна. За тэгээд бид нэр өөрсдөө маш цөөхүүлэн ард түмэн 3 сая 500 мянган хүнтэй. Тэгээд тэрийг бид нэр одоо нэг 500 м-ч бай 50 м-ч бай заавал тамхи зарж иж амжиргаагаа залгуулах шаардлага байхгүй гэж үзэж байгаа. Тамхи зарахгүйгээр бид нар амжиргаа одоо явахгүй байна гэдэг бол энэ өрөөсгөл ойлголтоо. Бид нэр одоо энэ электрон тамхи гэдэг энэ технологи суурьшин шинэ хорыг 2-3 жилийн өмнө 4700 оруулж ирдэг гэсэн бол одоо бүр саяар яригддаг болсон. А яг ямар нэгэн юм навчит ургамал буюу одоо энэ янжуур дүнсэнчөө тамхиг 3.1 тэрбум ширхгийг хэрэгэлдэг байсан. Одоо тэр нь өсч явсаар гоод 3.5 тэрбум ширхэг болж байгаа. Бид нар хойч ирээдүгөө хамгаалахын тулд өнөөдөр энэ хуулийг бүр тас хорих чиглэлд нь батлах ёстой. Яг тойрогт очиж ажиллаад Баянгар аймаг, Үр хангаан аймаг, Ар хангаан аймагт очиод ажиллахад ээжүүд, эмэгтэйчүүд төр дундаа яг хэлж байгаа. Хүүхдүүдтэй өдөр тутамдаа тулж ажиллаж байгаа хүмүүс бол энэ тамхины асуудлыг тэр чигт нь хорж өгөөч л гэдэг ийм хүсэлтийг илэрхийлж байгаа. Өнөөдөр бид нар дахиад хорт хавдар гэдэг энэ асуудалд нийгмээрээ нэрвэгдэж байгаа. Энэ нэрвэгдэж байгаа асуудал дээр яг хорт хавдрын тусаад үхэл амьдралын зааг дээр ирэхэд энэ тамхи гэдэг хорноос маш их салах ёстой байсан гэдгээ ухаараад маргааш нь байна ингээл хорвоогийн мөнх үсийг үзүүлэх юмд заавал бид нар энэ хилэлцүүлэг хийгээд бид нар 500 м-ээр 20, 50 м-ээр 20 гудамж талбайд татъя гэдэг юмны тас эсрэг энэ хуулийг баталж ээж бид нар ирээдүй хойч уу. За яг өнөөдөр татаад явж байгаа, өнөөдөр хэрэгжилж байгаа улсуудыг бол буруутгах аргагүй. Ирээдүй хойч үе энэ хорт зуршил энэ тамхи гэдэг хорноос салахын тулд өнөөдөр 126 гишүүн сайн муу юу гэж дуудуулна хамаагүй ганцхан хорих чиглэлд болиулах чиглэлд ажиллах ёстой. Эдийн засгийн аргаар дэмжиж буюу энэ татвар ноогдуулаад тамхиталтыг багасгах, энэ тамхиталтыг өдөрт 3 татдаг бол 1 татдаг, 1 татдаг бол бүр байхгүй болгох чиглэлд эдийн засгийн аргаар өнөөдөр дэмжих ёстой гэдэг ийм байр суурь илэрхийлж байгаа. Тэгээд энэ хуулийг дэмжиж үг хэлж байгаа. Баярлалаа. За гишүүд урьдчилан ирүүлсэн нэрсийн дагуу үг хэлж дууслаа. За үдээс өмнөх шуулганы уралдаан завсарлаж байна. 14 цагт шуулганы нэгдсэн уралдаан үргэлжлэнэ.